Сайн бацхан өрхөн мөндөд үзэгчтэй ингээ Cats Talk podcast-ийн ээлжнийгийн дугаартаа тавтай морил. За ингээд юуны үн бүгдээрээ subscribe-а дарахаа мартаваа. Яг уу нэгдүгээр тэх юм бол би жирэмсэн болчихсон байхгүй. Бодлоо төлөвлөж шүү дээ. Тэр бол Монголын төдийгүй дэлхийн тайзнаа мөрөө үлдээсэн нэгэн. Hyper independent гэж ярьдаг шүү дээ. Хит бие даасан гэдэг ч юм уу. Тэгээ тэр болохоор нөгөө нэг травмаас болж үүсдэг тийм одоо зан чанар гэж байгаа байхгүй юу. Би Монголд ирээд хамгийн анх би тийм ингээл аавгүй өнгөт хүмүүсээ аавгүй юм. Яна тэр ч удаа өмчин гэсэн үг гэсэн юм. Ингээд нэг би ерөөсөө өөрөө ч бодоогүй байсан чинь өмчин гэдэг тэр нэг амар хүнд тийм ухагдхууныг над дээр ингээ наагаад байгаа байхгүй юу амар. Үгүй шүү дээ би өмчин биш. Юу яриад байгаа юм. Би зүгээр л аавгүйсэн. Амьдрал тохиодог гэрэл харанхугаас олсон түүний ухаарал бүр танд хамгийн ихээр хэрэгтэй зүйлийг сануулж мэднэ. Тэгэл манайхан ч хамгийн гол нь ингэж яриад байдаг хгүй ингээд салчлаа гингүүт нь хүү хаастаа салаа да тэгсэн мөртлөө нөхөртөө үхтлээ зодуулаад эсвэл ингээд одоо саяхан ингээд алуулсан эмхтэй шүү дээ. Тэнгэр чин тэр эмхтэй үнийг болохоор эртхэн салж яахгүй яасан юм. Яг аль нь салах юм уу салахгүй юм уу? Би ер нь хувьдаа шууд ингэж боддог зэ. Амтан хайрлах чадахгүй гэж яаж хүн хайрлах гэдэг. Нохоо мөрнөөс гэдэг байгаа эрэгтэй хүмүүс би бол ихнэрээ араар 50-80 гэдэг нь байдаг юм шиг ярьдаг тийм эрэгтэй хүмүүс байдаг. Ихэнх нь энэ хоёр ингээд ягаад ч юм нэг уялдаа холбоотой байгаад байхгүй. 22 хүнтэй хүнийг чи хүүхд гаргах заавгаа гэж хэлж байгаа эрэгтэй хүнтэй ямар эмэгтэй хүн тэрний хажууд цэцгэлэх юм бэ? Цэцгэлэхгүй шүү дээ. Яг тэр хүн энэ хүн байна да гэдэг тэр мэдрэмжийг та юу нь яаж мэдсэн? За ер нь бол одоо нэг юм юу хүн надад эрэгтэйсэн юм. За ингээд тавтай морил Cats Talk podcast маань тавтай морил. Эцээсээ нөө. За сүүлийн үеийн сонио чи удаан ярилцлаганд ороог байхаа та тий. Тий, өрн тий ороогүй. Одоо сүүлийн үеийн сонио чи гэх юм бол одоо шинтхэн ээж үжийн манай хүү одоо 3 сартай. Одоо тийм л байна да. Миний бүх амьдралыг манай хүү бүрхэж авсан гэдэг шиг. Яа, за аргагүй. Одоо яг 3 сар гэхэр чинь 2 дахь хүүхдээ ингээ үлгий даасан биз дээ. За Томас том баяр хүргэе. Баярлаа. За одоо ингээд надад сонирхолтой санагдчихсэн. Ээж болгоны юм төрөлтийн үйл явц ингээд амар өөрч юм шиг. Ийм танд ийм ялгаатай юм шиг те. Ялгаа юу н танд хэрвээсээ одоо эхний хүүхэд тэгээд одоо 2 дахь хүүхэд. Насны хувьд ч гэсэн дайраа өөр те. Тийм шүү дээ. Шал өөрөө манай хоёр ч одоо 12 насны зүрхтэй. Тэгээд охиноо болохоор би ингээ 20 насныхаа ихтер гаргаж исэн байхгүй юу. Тэнгүүт чи одоо би энэ 30 насныхаа дуун тавьцаа ингээд дахиад төрж ийн те. Тэнгүүт чи бүр би мах бодийн хувьд шууд ярих юм бол угаасаа шал өөр юм чи 21 нас чинь те бас л эрүүл, саруул, эрч хүчтэй, омглон одоо те биеэр одоо коллаген дүүрэн чигвэл жинхэнэ эд ална гэсэн те. Тэгээ тэр үедээ би чи миний чи одоо бас амьдралын юм аягч бас барагдахгүй эрүүл байлаа. Тэрэн дээр охин дээр болохоор яг охиноо гаргаал би чинь яг эмнэлгээс миний гиз агшсан гарч илээ шүү дээ. Манай ээж тэгэхээр чи намайг яг эмнэлэгт тасарч исэн юм чинь тэгэхэд хүмүүс баг манай ээжийг төрсөн юм уу гэж зөө. Намайг төрсөн гэж баг хинч бодохооргүй. Тэгэл яг төрөөл өрөөс авсан юм шиг болцсон байхгүй юу? Бүр тийм гоё төрж исэн. Би бүр үнэхээр тэгээд хамгийн гол нь өмнө нь төрж үзээгүй хүн чинь тэрийг ямар азтай байсан гэдгийг тэр үедээ мэдээгүй байхгүй зүгээр л амар гоё төрсөн. За хүү дээр бол шамирсан. Би хүү дээрээ миний бүр гитсэн юм тоогоо шиг том болцсон. Би бүр шилэрч чадаагүй шүү. Нэг төрхийн хүмүүс шилэрнэ гэж ярьдаг шүү дээ. Би бүр ингэ шилрэх тийм сэтгэл орж ирсэн боловч миний бие мах бод дийлээгүй шүү. Бүр ингээл гармаар ингээл байсан ч гэсэн ингээд гиз. Тэгээд хамгийн гол нь яг зураг мөргөн дээр нэмэд итгэвгүйсэн. Яг амьдар намайг харсан хүмүүс бүр харснаа пүүх ямар том гизтэй болсон юм. Тэгэл яг төрснийхаа дараа чинь би чинь бүр гизмиц бүр агшихгүй бүтэн сар болж байгаа. Тэгэл ингээд ер нь алхаж чадахгүй баацаанаал. Тэгэл ер нь л амар хэцүү байсан. Тэгэл ингээл сэтгэл санаа чинь дээшээ доошоо ингээл тэ нүг юм даавар маавар чи янз бүр болол. Тэгэл яг одоо бие мах бодийн хувьд гэх юм бол залуудаа төрөх ингээд нэлээ нас яваад төрөх ийм ялгаа байна л да. Гэхдээ сэтгэл зүйн хувьд гэх юм бол надад бол ингээд санагцсан. Яг 20 насны ихтер би ч охин дээр яг ид ингэдэг те одоо ингээл ажиллаа хиймээр байна те тэнцээ чин карьер чинь бүр яг ид бүр ингэж явж исэн юм чинь ингээд надад хийх юм зөндөө байна гэл яг тэр насн дээр төрсэн чинь би бүр гэртээ байхаар бүр боож өгөх гэсэн ингээд төрөөд амар хурдан цэмбийцсэн их хэлэхүү гэртээ бүр ингээд баймааргүй санагдаал тэгэл яг тэр үед бас одоо манай охины аав чинь айгу муухай зан гаргасан шүү дээ. Тэрнтэй бас холбоотой л ахaltaа ингээд амгалан байх гэхээр байх тийм боломж байхгүй. Тэрэндээ ингээд яг гэртээ боож өгөх гэсэн байхгүй. Тэгээ одоо болохоор ингээд нэг юм за би ээж те
Тэгэл ингээл манай хүү чинь ийм, манай охин чинь ийм, ингээл бүр нэг юм уйхан ээж хүн болж. Тэгээд тэнгуут чинь ингээд нэг сэтгэл зүйн хувьд бол надад яг 30 гараад илүү нэг тогтун 20 одоо ингээд залуудаа бие бялтар илүү тогтун байд юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрсэн штэ. Тэгэхээр одоо гэхдээ миний хувьд бол яг ингээд сонг гэх юм бол миний хувьд бол сэтгэл зүй илүү тогтун байх нь надад бие бялтраас бол хамаагүй дээр санагдсан. Яг тийм бол бие бялтар чинь тэгэл өдрөөр угаасаа ингээл муужрна гэж байхгүй шүү дээ. Сайжрал явчихж байгаа байхгүй юу? Уух хөстэй нүунийг витамин ашигтай бактери угаал тэ тэнгуүс чинь багаар дээшлээл сэтгэл зүй чинь ер нь бол тэгэл сайжрахгүй шүү дээ. Тэгэл муужрал муужраал байна. Тийм болохоор ер нь бол надад бол зөвөр үнэхээр намайг сонгох гэх юм бол би яг энэ төрөлтөө ялцчихвал илүү надад дээр санагдсан л да. Яг хөө ингээл бие бялтар хэцүүч гэсэн сэтгэл санаа илүү тийм анхнаасаа хүлэн зөвшөөрсөн. Тийм байсан болохоор. Хүүхд нь одоо 3 сартай гэлтгсэн шүү дээ. Одоогоор ер нь ингээл нойр мойр хэрэг. Тэр ёстой чих үзэтэй байгаа шүү. Тэгэл яг би ингээ ажиллаа бас ингээд хийж чадаад байгаа. Назар манай сүйт залуу тэр мундаг. Одоо хүүгээ харахад айгу мундаг хардаг. Бид хоёр хоёулаа ажилтаа бол манай ээж бас тий одоо айгу тэнхээтэй байгаад байгаа хгүй одоо би хий төвшөрч өгөө тий. Тэр хоёрт бол үнэхээр баярлж ин да тий. Нэхэр намайг би бүр үгүй би гэртээ сууя гэсэн ч намайг гүйгүй чи одоо ингээд айгу гоо сэтгэл зүй чинь чи угаасаа ингээд нийгмийн дунд бижээж ийм байдгийг чинь мэдэж байна. Тэгэхээр ингээ ажиллаа хийгээ тэр хоёр хоёлаа тэгээд байгаа хгүй юу. Тэгэхээр би бас айгу азтай хүн тий. Бас тийм одоо дэмжлэг байхгүй хүмүүс бас айгүй олон байгаа штэ. Тэнгүүт надад тийм дэмжлэг байгаа болохоор би ингээд манай хүү ер нь бол 1 сар хагас хүрээл би ер нь тэ ганц цаг 2 цаг гэж яваал одоо 3 сар хүрсэн чинь өнөөдөр би чил ба өглөөнөөс хойш явж байгаа байхгүй юу. Манай ээж хүүг харж байгаа. Тийм боломжтой. Яг хуу дэмжлэг нь байна. Нойр бол байхгүй. Би одоо чилэл өнгөрсөн шөнөх юм бол 3-аас хойш унтаагүй. Тэгээ нөгөөний 3-г манай бибис ирээд тэгээд тэгсэн чи хүүгээ өхүүлж гот чинь би өөрөө сэргэж байгаа байхгүй юу. Яг дандаа тэгтгүүлтэй өнгөрсөн шөнийг тэгэл таарчлаа. Тэгэл яг ингээл жаахан үүр цайгаал миний яг ингээл нойр хүрч гисэн чи хүү зүрүүлд сэрэл тэгэл битэр чи хоёлаа босоол тэгэл ер нь тэр чигээр явж байна. Ер нь бол жаахан сэнсэрцэн л байна. Гэтэ аягүй жаргалтай сэнсэрж байгаа. Зүгээрээ гэж хэлэхэд шүү. Тэгээ та яваас саялантай ингээ сэтгэл зүгээр ингээ амар тайван байх чинь хамгийн зөв гэлдэгчсэн тийм. Би бялтар чинь тэгээд болно доо. Угаасаа тэгэл байх хэвээр тэг нөхөх ёстой эрдсээ нөхж байгаа. Тэгээд одоо би бялтарч угаасаа махан лим чинь болдог уруу доо. Сайжруулаад тий. Сайжруулаад. За та ингээл төрүүлсэн тий. За аль нэг ингээ сонгоо гэл тэгвэл ингээ сэтгэл зүй ингээ амар амгалан тайван байхыг ингээ хэлнэ гэдэг шиг сүү тавьсаа ингээд та сая хэлж байна. Гэрлэх санал юм авсан тэр мөчөд танд яг ямар санагдаж тийм зүг юм шиг мэдрэмж яг юунаас ерөн төрсөн. Яг уу нэгдүгээр гэх юм бол би жирэмсэн болчихсон байхгүй. Тэгэхээр ч одоо аяа бодлоо. Тэндээч биш л тээ. Ер нь бол угаасаа яг нөгөө нэг жирэмсэн болсон шалтгаан гэх юм бол угаасаа тэгэл энэ хүнтэй би угаасаа насыг бармаар байна тий. Энэ хүн угаасаа хариуцлагатай байж чадах юм байна гэд ботсон байсан болохоор юу л да. Гэтэ надад нөгөө гол нь гэрлэх санал тавихтаа надад бүр үүрээр тавьсан байхгүй. Одоо нөгөө хүний би чинь нөгөө жирэмсэн байсан. Тэгээ нөгөө сүнс орж ирээгүү гэж ярьдаг шүү дээ. Яг тийм байсан болохоор жаахан цочирцсан. Гэтэ амар баярлж цочирцсан гэх юм уу. Тэр нөгөө Боракай гэдэг нөгөө Филиппиний ярал тэр бүр амар гоё, үнэхээр гоё. Ганц юм нь нөгөө яг өдрөөр тэгээд бас нар жаргаж байхад тэгээд нар жаргасны дараа ч гэсэн тэр нөгөө нэг юуны дүлээ би чинь далайн иргэнд пэг байдаг аахгүй юу. Угаасаа ер нь бол ийм айгүй цав цагаан илстэй тийм одоо гоё далайн эрэхтэй гэдгээрээ бүр алдартай. Тэгээ яг ингээ хүн бараг хоосон байдаг цорын ганц үе чинь яг зөвхөн нар мандж байгаа үе нөхгүй. Тэнгуү чин цаадах чинь хоёлаа яг ийм рил хиймээр байна. Би ийм бичлэг хиймээр байна. Тэгэлцэн ингээд нөгөө нэг тойл зоож агаад тойлонд нөгөө нэг уцаа харуулж байгаа. Тэр тойлон доторх нөгөө нэг дүрсээ ингээ авч байгаа. Тэгээ ийм бичлэг хиймээр байна гэ. Тэгээ битүүр ч уусаа ер нь гой бичлэг хийх туртай болохоор би тэгээ зүгээр л тийм хөөрхөн бичлэг хийнгээл ботцсон байсан юм чинь. Тэгээл надаа нөгөө нэг гэрлэх санал тавиад тэгээд тэгсэн чинь би чинь тэрэн дээр чи үсмэсээ ингээд амар балай боож бодсон юмсаа. Яг тэр бичлэгийг хэрэгээ харах юм бол гэдэг. Мэдсэн бол гоё боодог гэсэн ингээд. Тэгээ яг нөгөө нэг сүнс орж ирээгүй байсан болохоор жаахан цочирцсон нэг
юу лээ гэх тэгсэн мөртлөө тэгээд давхар бас ингээд нэлмэс цэлэгнээд тэгэл ихтэй амар гоё хийсэн. Тэгэл дараа нь бит орчин цаас хоёлаа тэмтгэлж гоё хоол идэ гэл. Амар хоёлахнаа тэгсэн мөртлөө тэр ингээд ингээ хоёлах хэвчээ ингээ бас тэмдэглээ яваад байгаа шүү дээ. Оо ямар хөөрхий. Гэтэ яг тэнд ингээ очиад гэрлэх ингээ санал авна гэдэг ямар ч хүлээлтгүй. Ер нь тийм ойрхон хүлээлт ер нь бол танд байгаагүй юм шүү дээ. Яг уу гэрлэх санал авбал гоё юм а гэж би ихтэй өөрт нь бол хэлжсэн. Тийм. Одоо ингээд зааж энийг хэлэх юм бол за ингээд юу гэж миний одоо хэлэх юм биш үү те хүн болгоны хувьд өөр. Тэгэхээр ингээд одоо өөр дээр битгий тусгаж аваарай л гэж хүмүүс хэлмээр юм л да. Гэтэ зүгээр зөвхөн миний л хувьд ингээд суучаад бараг 3-4 хүүхэдтэй олцоод 10 жил хамт амьдарчаад тэгэд гэрлэх санал авна гэдэг миний хувьд тэр жахан сонин санагдаад идэм а. Яг үндэ. Одоо тэрний орн бараг ингээл нэг л суудсан юм чинь ер нь гэрлэх санал авч яах юм тийм суудсан штэ. Тэг ингээд тэнгуүт чи ингээд нөгөө нөхрөөсөө гэрлэх санал авлаа гэх юм уу. Тэр чинь ингээд тийм 10 жил хамт амьдэрсэн хүн чинь нөхөр л гэж таарна үсттэй гэдэг. Тэгээ миний хувьд бол одоо тэр бол надад шал утгагүй санагддгийм а тий. Гэрлэх санал бол тэр хос шинхэн байгаа дээр хүнд ирэх ёстой юм гэж би боддог. гэж би өөртөө нь хэлсэн байсан байхгүй юу. Тий. Тэгээд тэгсэн чинь тэрийг сонсчвол угаасаа боцсон юм байл л дээ. За ер нь ойрын хугацаанд тавихгүй бол бид хоёр явахгүй шинхэн байхаа боллоо гэх. Тэгэл яг гэрлэх санал яг тавиа. Тэгээ бас айгу хөрхөн бүгжээ авчиад нэлийн хэдэн сар болсон юм билээ. Яаж гэрлэх санал тавих учраа болохгүй байж байгаа л тэгэл яг тэр бүх тохион тараал тэгэл гэрлэх санал тавьсан юм билээ л дээ. Ямар гоё юм би. Яг ингээ үнэхээр тийм тэгж гэрлэх санал авсан бол тэ гол нь чи өөрт л гоё байвал гоё ихгүй. Тэ зүгээр миний хувьд л гэж хэлсэн шүү. Би бүр яна зүгээр зарим нэг хүний хувьд жахан одоо муухай сонсогдох үеийг санаа зовоод байна л та. Гол нь гэрлэх санал гэдэг чинь зүгээр л хувийн л одоо хувьдаа л гоё байвал тэгэл болох байхгүй тий. Зүгээр л тухайнд ямар мэдрэмж өгч байгаа юм л тий. Зүгээр миний хувьд бол одоо энэ нь илүү гоё л байсан гэх юм. Гэтэ одоо ингээл яг та юм шийдвэр ингээл гаргаж штэ тий. Хүн ингээл ямар ч насанд байсан гэсэн тухайн ингээд танилцж байгаа хань. Тэгээ маш одоо ингээд олон жилийн ингээд хамтдаа одоо насан туршдаа л ингээл харж штэ. Яг тэр хүн энэ хүн байна да гэдэг тэр мэдрэмжийг та юу нь яаж мэдсэн? За ер нь бол одоо нэг юм юу хүн надад хэрэгтэйсэн юм аа. Нандин мэдрэмжтэй гэдэг ч юм уу тий. Одоо би чинь ер нь сингл болоод бас нэг хэдэн жил болсон шүү дээ. Тэгээд ингээ болцоонд явж байгаа шүү дээ. Тэнгүүт чинь ийм нандин мэдрэмжтэй эрэгтэй хүмүүс ямар зөөх юм бэ гэдэг бодол бас надад жахан төрсөн байхгүй юу. Манай хүмүүс тэ бид хоёр ингээд яг уулзаал ингээл хамт байхад надад нэг юм минь жижиг юм деталь болгоныг анзаараад тэгээд тэрийг ингээд тогтоочдөг тэр зам амар таалагдсан гэх юм уу. Тэгээд тийм эрэгтэй хүмүүс надад ер нь амар таалагддаг байхгүй юу. Тэгвэл ингээ нэг гэрээ эзэн гээл те орж ирээл тэгэл нэг хүүхдтэйгээж нэг цаг өнгөрүүж нэг сайн мэдтгүү. Тэгэл нэг юм одоо яг нэг Монгол ах гэж юм ярихаар нэг юм төсөөл орж ирдэг дээ те одоо юу юм аа. Гэтэ ингээ нэг жаахан мэдрэмжгүй. Тэгэл зарим нэг ингээд одоо манай үеийн зарим нэг эрэгтэй хүмүүсийн эрэгтэй одоо найзуудынхаа ярьж байгааг би бас сонсч байсан байхгүй. Би бол угаасаа л ихнэрээ араар тавина. Яг хөө ингээд зовоочгүй баригдчихгүй араар тавихыг л боддог доо гэл тэр нэг байдаг юм шиг те. Тэгснээ ингээд нэг юм амтан ерөөсөө хайрлж мэдтгүй эрэгтэй хүмүүс. Нохой муурган гот муухай гэл те. Өмтгөө нэг тийм эрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Би тийм эрэгтэй хүнтэй нэг өдөр ч хамт байж чадахгүй байхгүй яг үндэ. Тэнгүүт чинь надаа ингээд нэг юм нандин мэдрэмжтэй эрэгтэй хүн л угаасаа хамт байвал байна. Байхгүй бол би угаасаа ер нь бол надад үнтэй нэг заав суугаад хаалга бол байхгүй шүү дээ. Нэг би бол энэ удаа тэ одоо сүд залуутайгаа нийлэхдээ нэг юм за одоо ингээл хүнтэй нийлэх болохгүй гэдэг ч юм. Тэгэж бол нийлээгүй шүү дээ. Шаардлага байхгүй. Үнэхээр л яг ингээд тэ бид өөр амар олон юм дээр ингээд санал нийлсэн болохоор ертөнц ер нь нэгтэй болохоор гэдэг ч юм уу. Тэгээд нийлсэн байхгүй. Тэгээ тийм болохоор ийм хүн бас олох тийм амар биш юм байна гэдгийг мэдсэн болохоор би ер нь бол энэ хүнтэй хамт энэ насыг өнгөрөөмөр байна гэж ер нь бол бодсон юм. Надтай адилхан ингээд багасаа муур зур ингээд тийжээцэнтэй амтанд амар хайртай. Би ер нь хувьдаа шууд ингэж боддог зөө. Амтан хайрлах чадахгүй гэж яаж хүн хайрлах гэдэг. Амтан чинь чаавс тэр алгын чинээ те бүх юм нь тэр хүнээс ингээд хараат штэ. Тэр эзэн л байхгүй бол тэр амт айгүй бол өсөж хүн те. Тийм одоо ингээд амтныг хайрлах чадахгүй хүн
яаж одоо хүн харилах гэдэг юм тийм үст. Би бол тэгж боддог яг үндэ. Тэгээ юу хараад ахаар нэг юм тэ нэг амтаа харилж чадахгүй нохоо мөрнөөс гэдэг байгаа эрэгтэй хүмүүс би бол ихнэрээ хараар 50 гэдэг нь байдаг юм шиг ярьдаг тийм эрэгтэй хүмүүс байдаг. Ихэнх нь энэ хоёр ингээд ягаад ч юм нэг уялдаа холбоотой байгаад байхгүй. Тэгэл ер нь бол манай хүн бол тийм араар тавих моох гэдэг тал дээр манай хүн бол бас амар тийм эмзэг ханддаг. Надтай адилхан. Тэгэл одоо тэрэн дээр бас амар санаа нийлсэн. Одоо тэгэл тэнгуут чинь тэгэл одоо яг ийм хүн бас олох тийм амарч биш юм байна гэдэг мэдсэн болохоор ер нь тэгэл суугаар шийдсэн дээ. Тэгээд тэнгуү чи одоо ингээл хосоодын дунд чинь байнгын дотор нь орж ирж идэг зүйл бол нөгөө итгэхгүй юу гэдэг. За ингээл та аим гоё нандин мэдрэмжүүдийг ингээл авчиж штэ. За энэ нандин мэдрэмж бол ингээл таныг амар аз жаргалтай болгоол ингээл чинь тэнгуут нь за тэгвэл би итгэж болох уугүй юу гэдэг та сонголтоог юун дээр үнэлж хийсэн. Яг нь ер нь бол надаа нэг тийм нэг хардах тийм шалтгаан нэг өгөөгүй гэх юм уу? Ямар ч үсэ одоо хүртэл бас тэгээд харж иж болно айгу. Гэтэ ер нь бол тийм. Ийм одоо ингээд хүнтэй зүгээр л ингээд хүнтэй харьцахтаа л угаасаа ингээд нэг юм нэг одоо нэг тийм хандлага байгаа штэ тий. Яг үү би ч одоо ингээд нэг 18 19 байсан бол үргэлжлээ одоо хүн чинь одоо тий энэ наслахтаа бас нэг мэдрэмж бас хүнд нэг тодорхой хэмжээр тогтчихтiin байна л гэж би өөрийнхөө хувьдаа бодоод байгаа штэ. Гэж л найдаад байгаа штэ. Тэгэл ер нь бол би амар итгэж байгаа. Тэгэл гайгүй илгүүдээ. Зүгээр яг нэг тийм өөрөө ойлгомжтой байгаа л тэгэл яваад байт юм байна л да тийм. Нэг ганц юмнаас ч болохгүй л дээ. Амар олон төрлийн одоо юм байгаа штэ тий. Ингээл ерөөдөө хүмүүстэй хандж байгаа хандлага энэ төрийг л харахад тэгэл тэр болгоноос нь тэгэл ер нь бол хараал. Өмнө нь ингээд бүр олон жилийн өмнө таныг бас ингээд шуум ингээд сонсоол те ийм амжилт гаргаж ирсэн ийм хүн юм байна гингүүтээ одоо ингээд бодохоор сайн мэдгүй байгаа байхгүй. Зүгээр л хос гэдгээр нь зүгээр л хосын харилцаа гэж бараг дүгнэ хийрч юм шиг. Би яг түрүүн ч ингээд ихлүүлэхээ марцсан байна. Одоо хоёлаа хамгийн түрүүний хоёлынгийн одоо ярианы гол сэдвүүд бол таны түүх. Тухайн хүн өөрийнх нь түүхийг ярьж аж л энэ түүх өөрөө үнэн бодиттой. Тэгээд дараа нь хүмүүс илүү сайн ойлгоно. Тий хүмүүс ойлгох гэсээ илүүтэйгээр ингээд илүү гоё юм чи амар гоё үнцэнтэй байгаа байхгүй тий. Надад тэгэнгүүт нэг сонирхолтой санагдчихсэн. Маш олон юм карьерийн шилжилттэй юм шиг. Таны одоо жишээлбэл бусад ярилцлагууд ингээд сансангууд өөрийн үндсэн мэрэгчлэн болохоор мейкап артист юм билээ шүү дээ. Стилист тий. Төгссөн мэрэгчлэн Берлинд төгсчихсэн. Тэгээд яг хөө тэрнгээр төгсөөд яг сурч байхдаа бас ажиллаж л байсан л да. Тэгээд яг ажиллаж байхдаа тэнцээгээсээ ихтэй бас давхар модельийнхаа карьерийг эхлүүлээд тэгэл ер нь модельдөө ялцгүй илүү дуртай болохоор тэгэл модельийнхаа карьерийг илүү хөөгөөл ингээл ер нь бол явцсан. Тэгээ мейкапаараа яг нэг хэсэг ажилласан. Тэгээд яг нэг төгссөн мэрэгчлээ юм да гэдэг байхгүй. Тэгээд энэ ч бас нэг хэсэг бас ажиллаад гэхдээ ер нь ялчгүй модельийнхаа карьерд илүү дуртай болохоор тэрийгээ илүү ажил болгоод ер нь бол явцсан. Тийм. Тэгээд одоо за ингээд тэрүүгээр одоо тодорхой хэмжээнд ингээд ажиллаж ийн. За тэгээ ингээд модель тэгснээ одоо ингээд за дэлгэцийн уран бүтээл өдрөө ингээд жүжигчний мэрэгчлэр одоо ингээд цаашаага мэрэгшилж ийн гэдгээс хэсүүлээд маш олон юм дүр төрхөөр тань ингээд харж ийн л та тий. Тий яг жүжигчний хувьд гэх юм бол би яаж гэсэн юм хамгийн анх Монголд болохоор нэг торгод би анх одоо нөгөө сургалтанд нь сууж исэн байхгүй юу моделийн тэгээд яг торгод суух болсон шалтгаан гэх юм бол торгод нөгөө нэг жүжигчний хичээл ордог байсан. Одоо ордог ч гэж магадгүй би сайн мэдэхгүй. Гэтэ орцсон яг намайг анх нөгөө ороход чинь торгод нөгөө жүжигийн хичээл зааж байгаа гэдгийг сонсоод би жүжигийн хичээлээс нь болж анх торгод орж исэн байхгүй. Тийм үү. Тийм тэгээд тэгсэн чинь тэндээсээ бас нөгөө нэг манай болт дизайнер байна тий манай одоо яг загвархан бол мэдж байгаа да манай оцор ихч байна. Торгын менежер. Тэр хоёр чинь намайг ер нь бол яг загварын моделийн юуруу бүр цөм уруу татсан торгын шоунд чинь тэнцээ чинь бас ер нь бол манай торгын шоу чинь маш өндөр шалгууртай штэ. Тэгвэл чи 2009 оны шоугаар би чинь баг алхаагаа бүрэн суулгаагүй байхдаа торгын шоундаа тэнцээд орж исэн. Тэгэл ер нь бол тайз амар гоё санагдаад жүжиг мүжиг чи ингээд бүр сарин жалга болоод тэгээд модель болж исэн штэ. Тэгээд тэнцэнэ Монголд нэг 2 хүрэхгүй жил баха загвар өмсөд тэгээд Герман руу ойтон болоо явцахгүй мейкап артист югаар. Тэгэхээр Монголд ер нь бол суурэ тавьсан юм байна. Ер нь суурэ тавиад тий. Тэгээд Герман руу очиод тэгсэн чинь Германд очисон чинь манай агентлагийн захирал намайг чинь гудамжинд олж хараад хамтарч ажиллах санал тавиад тэгээд гудамжинд олж хараад тий. Залхаж ийсэн чи харснаа тий. Чи модель болох сонирхолтой юу гэсэн чи би загвар өмсдөө штэ гэсэн чи хүүшээ тэгвэл манай агентлаг дээр нэг ирж уулзаараа гэд надаа нөө нэг нэрийн уцаа өгөө тэгээд явж ирсэн аахгүй. Тэгээд би тэгэхээр чин мейкап артистаараа сурч исэн. Тэгэл
очиж уулзаал тэгэл тэнцэнэ бас гэрээгээ байгуулаад ажиллаж исэн. Тийм тэгэл ер нь бол Европ Аз мазар нэлээд удаа өмсөж байгаа л. Тэгэл яг Европ Азаар өмсөж байгаа л тэгээд ер нь хэсэг энэ чинь ер нь жоохон бие муудаад Монголд ер нь тогтсон юм аа. Тийм үү. Тийм. Гэтэ яг та тэр чи одоо 9 жилийн өмнө үү? Яг Asian Next Top Model. Asian Next Top Model орчууд хэдэн он бэ? Тэр чи 10 Би одоо тэрийг харсан чи ерөөсөө 9 10 жилийн өмнө гэдэг л шүү дээ. За 9 10 жарэ биш ээ. Тийм үү? Тийм яахан тэрнээс чүү тоош 17 онд би чинь Азийн стар модель болж исэн. 17 оноос чүү төмөн штэ. 17 жоод хэдэн жилийн өмнө би. Яа би одоо яг нөгөө төрчөөд юм болчиход байна шүү чи. Яа доод чи хэдэн он бэлээ гэдэг. Нэр магадгүй юм бэ бодоцсон чи нэрээ. Тийм 17 онд би чинь Азийн стар модель болж исэн. Тэрнээс өмнө Asian Next Top Model орж исэн баггүй юу? Тийм бараг л тийм биш үү 9 8 жил юм. Тийм. Ямар амар хурд юм бэ чи. Ямар ааш юм бэ тийм биш үү нэрээ. Харин би ингээд нэг мэдээний ингээ ярьслах нэг ороод харахгүй юу? Өстө мэддэггүй юм бэ заа юу? Таныг болж ихнээсээ ингээд яг зүгээр л одоо сошиалэр яаж харагдаг гэдэг одоо наанэс юмнуудаараа л амар мэдэгддэг юм байна. Одоо мэдчихдэг. Тэгин аргагүй. Тинчээ чинь би угаасаа яг ер нь бол яг нэг гадагшаа гэрээнд яваагүй бодоодсэн чинь бас амар олон жил хэлсэн байгаа байхгүй юу. Тэгжээд л он жил амар хурдан юм аа. Би ч хамгийн сүүлд яг 18 онд баг гадагшаа Миланд ажиллаж байгаа л тэгээд Миланаас ер нь бол би амар муудаж ирсэн. Тэгэл дахиж ер нь гэрээнд яваагүй байхгүй. Тийм хэрч бүр амар хурдан байгаа байхгүй. Тэгэл ер нь эргэж явдаг дээр тулсан ч угаасаа нөгөө нэг ковид болол хударсан шүү дээ. Ковид бол ер нь жинхэнэ амьдралын оронгоор иргэсэн шүү дээ. Амар олон төлөвлөгөө байсан. Тэгэл нөгөөдөл нь яг ч цаг хугацааны ирэхээр ингээл болол. Тийм. Харин тийм. Тэгэл та ч яг тухайн үедээ нөгөө твтлгийн том одоо брэндүүдийн тайзан дээр ингээ алхаад сэтгүүлийн тэсээс гарч исэн билээ шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд бүр ингээ харсан чи Роберто Кавалиг нээж хаажила. Тийм. Тэр үедээ би чинь бүр үнэхээр амар тийм айдсгүй ч байсан. Яг одоо ч би өөрийг нэг айдаг гэхгүй л те. Гэтэ тэр үед бүр зүгээр ингээл ерөөсө бүр нэг 5 минут бараг зүгээр сууж чаддгүй юм аа. Гэл ер нь бол ингээл ерөн гадагшаа те яг ингээл яваал яг ажиллаа хийхгүй бол бүр ингээл бүр үсээ зулгаачих гал идэвсэн. Тэг ийм амгалан хүн бас байгаагүй шүү дээ гэхгүй. Одоо ч бас айгүй гой манай Монгол модель чинь те модельүүдийн model agency болоод гадагшаа ингээд агентлагуудтай ингээд модельүүдийн холбоод нөгөөдөл нь Монгол модельээс амар олон гадагшаа гэрээ энтер байгуулаа яваад одоо тийм болсон байгаа байхгүй. Би ингээ гадагшаа явж явах чинь тийм ч юм байдгүйсэн шүү дээ. Ер нь өөрөө л явж гэрээгээ байгуулна. Model agency энтер гэдэг юм чинь бас одоо Монголд лав айгу хэцүүсэн юм аа. Тэгэл тэр үед чи яг өөрөө хамаагүй өстэй явна гэл тэгэл явчихдаг байсан. Вау. Тэ одоо тэгсэн чинь тэр яг нэг биемийн мууцантай ч бас холбоотой байх. Тэгэл нэг юм угаасаа нэг нас явах ихэр нэг сэтгэл зүйч гэсэн нэг арай өөр юм дээр илүү фокуслаад ч юм уу те. Тийм ер нь тийм болсон шүү. Тэгээ би ч бас боддоо шүү дээ. Яг нь ер нь бол яг загварын карьерийн хувьд бол би бас ер нь бол хангалттай бас хийдгээ ийцэн юм санагдаад идэв шүү дээ. Эсвэл бие муудтлаа л явсан гэдэг шиг. Тийм. Загварын карьер гэдгээр чинь насны энэ тодорхой зааг нь хэд байдаг юм бэ? Яг нэг зааг бас заавалж нэг байхаа болцсон л доо. Одоо бол тэгэл 60 хүрсэн ч гэсэн тэгэл тайзан дээр явж байгаа модельүүд байгаа шүү дээ. Харин ч бүр гоё гээл те. Тэгэл яг тэрнгээр иргээ явбал магадгүй явах л ах л та. Гэтгүй ихтэй би сүүлийн үед бол миний хоббирж байгаа юм гэх юм бол илүү дэлгэцийн уран бүтээл болчиход байгаа байхгүй юу. Ингээ зүрх сэтгэл илүү нэг тийшээгээ явцсан байгаа л та бас гэдэг. Тийм. Дэлгэцийн уран бүтээл чинь яг ороод хэр хугацаа зарцуулж байгаа лээ та? Бас нэх удаагүй. Миний анхны юу чинь юу юм бэ? Нийслэл хүүхний кино гарсан шүү дээ, тий, кино театруудаар тэр чинь миний баг анхны худлаа ирсэн. 21 оноос хойш 4 жил болж байгаа юм байна. Дэлгэцийн уран бүтээл рүү ороод багаар ороод. Тэгээ танд юу нэг юм карьер юм шилжилтүүд нь танд ямар санагдчихэ? Ер нь бол тэгээд багаар орж байгаа болохоор гайгүй. Гэтэ ер нь бол яг яатсан байсан юм а. Би чинь яг нөгөө нэг сүүлд 18 онд яасан гэсэн штэ. Миланд очоод тэгээ 19 онжингоо ерөөхдөө бол баг яасан юм а. Тэр нэг би жаахан муу зуу тэрийг нэг жаахан идгээж мэдгээгээл тэгэл 20 онд яатсан штэ нөгөө нэг юм бүгдээрээ төгжигдээд. Тэгэл яг 20 онд яг бүгдээрээ төгжигдээд тэр байх үеэр би нөгөө нэг эргээд дэлгэцийн уран бүтээлүүдэд бодож ирсэн баггүй юу. Тэгээд тэгэхэд чинь бас нэг найруулагч энтертэй ингээл танилцаал те ил жаахан тэр юу руу ингээ хөлөөд үрээд 21 онд анхныхаа уран бүтээлд тоглосон баггүй юу.
Тэгэл тэгэхэд чинь угаасаа яасан юм аа нүг би жахан муудсан байсан болооч тэр загварынхаа карьерс жахан ядарсан байсан юм аа. Хотоод модоод минийх будаа болсон шүү дээ яг нүг 3 хэмжээсүүдээ барих гад амар турхай бах шаардлагатай юм чинь. Тэгээ тэр ядарсан байгаа дээрээ ингээд нөгөө нэг юм шин дэлгэцийн уран бүтээлүүд рүү орсон чинь ингээд нэг юм цэлхүүтээ ус руу өсөрж орж байгаа юм шиг айгүй гоё юм аа. Них гоё нэг юм шин мэдрэмж аваал тэгээ нэг юм миний зориг ч гэсэн ингээд нэг шин болоод нэг айгүй гоё болоод тийм тэгэл одоо яг хөө тэрнээс хойш тэгээд бас нөгөө нэг сошиалын контентууд бас нэлээд хийж мэгээд тэгэл Тэгээ ковидоос хойшоо яг дэлгэцийн уран бүтээлүүд рүү ер нь баг багаар орсон. Яг нэг эрчимтэй ч амар ч ороогүй л тийм тий. би тий. Ягаад гэх юм бол бас одоо саналууд бол аюу хийрдэг. Гэтээ ер нь бол намайг хамгийн анх яг дэлгэцийн уран бүтээлүүд рүү ороход чинь мэдээж хэрэг те модель гингүүт чинь нэг тийм serious хүлээж авахгүй байгаа байхгүй ингээд нэг юм одоо ийм дүрийн саналууд аюу хэрэн заяа одоо ингээд нэг юм даргынхаа нарийн бичиг гэдэг шүү дээ. Тэнгүүтээ нөгөө нэг араар дарагтайгаа явуулчихж байгаа технэрт нь баригдаад хөөгдөж гарч байгаа нэг юм ганц сцен гэж мэгээ заяа. Юу ч тийм сценд ортын. Балан ингээд аахгүй. Эсвэл ингээд нэгтэй ингээд нэг хинтэйчүүлээ хамт ингээд нэг оронд хамт хөвтөж байгаа л гэл хамт ингээд сэрж байгаа нэг тийм сценд ороод өгөөч гэл дөрмжлоод байгаа юм шиг тийм модель гэхэрэл заавал тийм байт юм уу чадахгүй угаасаа. Тэгээ ямар сайндаа миний бүр тийм саналууд амар хэрдэг болохоор сүүлд нөгөө үхлийн тойрогт би нөгөө нэг чөтгөрийн дүр тоглосон шүү дээ. Тийм дүр тоглосноос үндэ чөтгөрийн дүр тоглосон дээр удлаач. Тэгээ би чи бүр нөгөө чөтгөр мөтгөрийн дүрд тоглоод ер нь бол ингээд янз янзын юмд ингээд тоглох юм бол одоо намайг харж байгаа продюсерүүд ч юм уу найруулагч нар арай жахан юм serious хүлээж авах байх гэдэг тийм найдвартай байгаад байгаа байхгүй юу. Тэрнээс бол надад нэгтэй нэг юм хүний нууц амрах ч юм уу эсвэл нэг орноос хамт сэрдэг тийм одоо сандал надад дахиж битгий ирээсэй л гэж бодож шүү дээ. Одоо бахан дормжлоорой гэдэг шигтэй. Тад хэрээс яалч арга нөгөө жүжигчний одоо жүжиглэх дэлгэцийн уран бүтээл рүү орохыг бас амар гоё serious хүлээж аваад бүр амар гоё юм тий. Би ингэж бодсон юм. Нэгэнд орж байгаа бол орсон шиг л ормоор байна тий. Тэг ингээд нэг юм төгсөө нэрээ ийм тоглолцож байгаа мó гэж гайхмаар тийм дөрүүд бас надад айгүй гоё санагддаг байхгүй. Ямар сайндаа л тэр чөтгөрийн сандал ирэнгүүт нь үгүй ингэсэн надад эхлээд тэр кинонд одоо үхлийн тойрогт ирэхэд тэр нэг гол дүрийнх нь найзынх нь санал ирсэн байхгүй юу. Тэгээ тэр нь ихтэй бас хөөрхөн санагдсан зохиол уншаад за окей тэгээд найруулагчтайгаа уулзаж муулзаад ингээд ингэсэн чинь намайг чи ер нь чөтгөрийнхэн дүр тоглол барах уу гэж асуугаад тэгэхэд надад бүр амар гоё санагдчихсан шүү дээ. Бүр ингээд бүр надад нэг итгэл хүлээлгээд байгаа юм шиг би бүр барна штэ барил та чадна штэ гэгээд тэгэж орж ирсэн аахгүй. Тэгвэл чин зарим нэг нь болохоор ингээд яг тэр нэг юм бас нэг юм монгол үзэл юм шиг санагдсан л та чөтгөрийн үү гээл нэг юм нэг жаахан ингэж хүлээж аваад байгаа юм шиг хүмүүс миний хувьд бол тэр чинь амар апгрейд хийсэн байхгүй яг үндэ амар гоё хүлээж авсан. Тэгэл тэрнийхээ ард гарсан штэ. Тэг би бол одоо хүртэл амар баярлалтай ба. Тэр бол миний бараг бүтээжсэн хамгийн гоё төр гэж. Тэг яалч аргагүй тэгэл амар олон төрлийн юм нэг хөвшмөл юм саналууд авч жагаад тэгээд энэ биш гэж явж байгаа. Тэгэл бараг ингээ үйлдэлээрээ ингээ эрс хийгээд үзүүлсэн юм шиг. Би ч гайхчлаасаа вау ингээд бүр аим шиг киноны гол дүр ингээ орж байгаа. Бараг тэр киногаар ч мэдчихэж байгаа байхгүй тань. Харин тийм үхлийн тойрогч яалтч бүүм хийсэн л да. Ер нь бол үзэл дээрээ ингээд нөгөө нэг өрөөгийн юмнууд болохоор 5-д орж байгаа. Гэтэ тэр нөгөө гадаад кинонууд ингээ ороод тэнгуүтэ Монгол кинонуудаас үзэл дээрээ бараг тэр жилдээ 2-т ч үлээ орсон шүү дээ. Гэтэ аим шиг киноч ер нь бас сэдвэн угаасаа гоё л да. Тий хүмүүс ч ингээ нэг юм сонирхоод үздэг болохоор бас тэр нь ялгар ингээ. Гэтэ ер нь бол үнэхээр угаасаа ариун байн ахтай, бягийн ахтай. Айгу мундаг хүмүүстэй хамт бас тоглох тийм боломж олцсон л доо. Тэр бас айгу гоё санагдсан шүү дээ. Харин тэгээ бас ингээд та бас ингээ гол дүрт нь ингээ тоглоод бүр ингээ аим шиг киноны ингээ бүр ингээ гол дүрийн бүр ингээ тэр чөтгөр ингээ болчих байгаа мó гингүүт нь бүр тэр бас хүмүүсийн нийлээ юм сонио хүү юу вэ гэх нэг эргэж харах нэг юм шалтгаан бас болцсон баха. Би бас өөрөө тэгж бодож байсан юм чинь. Тэр их надад сонирхолтой санагч. За одоо ингээд харж ангат чинь сая та ингээд хэлж штэ. Ийм кинонд би бол ингээд тоглохгүй зайлсхийх киногоо л ингээд хэлж штэ. Тэгвэл та яг ямар шүү төрлийн дүрд ямар шүү төрлийн кинонд ингээд илүү хүч үзье гэж бодож байна юм. Би бол одоо зүгээр одоо тийм л биш бол ер нь бол ямар ч дүр яах вэ гэж бодогддоо штэ. Заавал ийм энтер гэхгүй. Тэгэл олон төрлийн л дүр байвал амар гоё штэ. Тэгэл би бол өөрийгөө бол ер нь бол чаднаа гэл өөрийгөө бол аюу дайчлан л гэж бодоод байгаа штэ. Вау. Одоо тань тэгвэл ийм Монголоос ингээ хардаг юм хүндэлдэг бишэрдэг тийм жүжигчин байгаа юу? Тэгэл зөндөө. Одоо би одоо ариун бахыг ямар мундаг ингэж харж ирсэн. Тэгэл таам тоглолцлоо. Бягийн ахыг ч гэсэн би яг бягийн ахыг тэр нөгөө нэг юун дээр
зомбитэй кинонд тоглодог штэ тий. За. Нэг идрэг хийжсэн тэр чинь ямар зомби лээ. Тал нутгийн зомби. Тэрнээрээс би нөгөө нэг яг яхтай танилцчихсан байхгүй юу? Ямар гоё хүн юм бэ гэж бодож ирсэн юм. Хувь хүн нэг юм айгу тийм одоо нас явцсан гэж хэлэх юм да. Хөгшин гэж хэлэхээр бас биш ээ. Яг нас явцагт амар цоглог тийм авсан байхгүй. Тэгэл ямар мундаг хийж бодож ирсэн ингээ бас хамт тоглолчихж байгаа. За тэгээд ер нь манай юунуудаас хин манай одоо Барсаах шүү дээ тий. За. Яг жүжигчний хувьд бол Барсаах уснаад айгу мундаг санагддаг шүү дээ. Эсрэг дөрүүдийг бадж чинь тий. Тэгээд гэх мэт одоо зөндөө. Тэгээд би чинь бас манай театрын одноо агч байна тий. Одноо агчээсээ би бас нэг ганц 2 хичээл авч ирсэн. Одоо амар мундаг амар олон хичээл авч ирсэн гэж удлаа ярьсан болчих واخ. Гэтэ ер нь бол ингээд яг одоо үгийн сонсоод тий. Тэгээд бас тий сонсч ирсэн. Тэгээд ер нь зөндөө байгаа доо. Яг одоо миний харих толгой жахан төрснөөс шиг болчиход байгаа шээ. Наан гэвэл бас ингээ хамт ажиллаж исэн хүмүүс нас. Тэгээ бас шууд санаанд зурж штэ тий. Үлгэрэл шууд орж ирж байна л да. Тэгэл яг одоо уран чадрын хувьд гэх юм бол яг нэг зураа 2 айгу гоё кино шиг санагддаг байхгүй юу? Тэгээ зураа 2 амар гоё болсон шалтгаан гэх юм бол яг Барсан ахын дүр санагдтыг манай галзуу ганаа гэд ямар гоё бүтээсэн юм бэ те бүр үнэхээр л галзуу ганаа гэдэг шиг. Тийм болохоор яг одоо жүжигчний хувьд бол Барсан ахыг бас аяга хөндлөж авдیں۔ Тэг эрс тис дөрүүдийг ингээ гаргана гэдэг чинь галзуу. Тэстэ их ур чадвар ингээ шаарддаг байх л тий. Тэгэл одоо бас манай сүү залуу штэ. Манай тулгаач нь одоо яг би яг тий. Миний бас нөгөөнийг бас амар дурлж исэн шалтгаан гэх юм бол би харийнхаа нөгөөнийг бүлэг гэдэг олон ангит кино байгаа. Тэрийг нэрээ олж үзвэл одоо ингээд би яг нөгөөнийг манай хүнд олсон болохоор би бүр ингээд зорж үзчихсэн байхгүй чи ямар гоё кино вэ? Нэрээ нэг үтсэн чинь шууд дараагийн ангийн үзмээр санагдаад үзчихсэн байхгүй тэгээ яг тэр дүрийг үзээд тэнгуүтээ нөө сүүц гээд олон ангит шүү дээ тийм Монгол ичтэй хийжсэн. Тэрэн дээр манай хүн бас тоглолт шүү дээ. Бэлгүүн гээд бас бүтггүй нөхрийн дүр заяа. Яг тэр гэхдээ дүрийг үзээд би бас амар дурлж ирсэн юм. Яг ингээд нэг юм хүн яаж өөрөө ийм байж энэ дүрийг ийм мундаг гаргаж ийна гээд амар тийм айгуу гоё. Өөрийнх нь мэрэгчлэн жүжигч юм. Тий жүжигч штэ. Тий жүжигч тэгээ нэг кинонд тоглосон штэ. Тий штэ. Манай хүн ч бас нөгөө амьд хөгжимтэй. Амьд хөгжмийн хамтлаг амьд хөгжимтэй. Voice орж исэн юм билээ штэ. Амьд хөгжмийн хамтлагтай. Дутуу яриа. Тий битүүр чи саяхан чи нэг өөр бүтээл тамж явсан штэ. Тэнгэр газрын хязгаар штэ. Тэрэн дээр чи нахлах стюардессын дүрт. Би орсон. Тэр бол яг нөгөө нэг сүнс болсны дараа тэр чинь аюу амарх юм бэл. Яг ганц хэцүү юм жирүүсэн болцсон байсан л да. Тэгэхдээ тэрнээс бол яг дөрөвхөө өгөх юм бол чөтгөр басны дараа тэр бол бас аюу хөнгөө санагдчихсэн. Бас тэглэх л та тий. Шал өөр киноны ингээд дүрлүү ингээд шилжээд тэр чинь ингээд амар хүнд киноноос ингээд орж байгаа шүү дээ тий. Мейкапаас ахуулаад. Тий. Манай яг одоо манай тэр чөтгөрийн мейкап чинь нэг ихтэй 3 цаг хийдэг. Тэгээд нөгөө нэг зөвхөн мейкапа 3 цаг хийлгээ тойноос нь тэгэл өргөжлүүлэл орно гэдэг чинь бас чанга штэ. Тийм шүү те. За одоо дүүл ингээл хоёлаа ингээд зураг авах харсан шүү те. Таныг илүү их ингээд танихыг ингээд хүсэж байна гэдэг чийсэн. Та ер нь бусдад хин гэдгээрээ илүү танигдахыг хүсэж, хин гэдгээрээ танигдахгүй байхыг илүү хүсдэг. Үгүй ер нь бол яг нэг тийм хүн гэхээс илүү зүгээр л нэг юм бусдад нэг хүндрэл учруулахгүй хүн шиг байхыг л хичээдэг штэ. Ингээл нэг хүндрүүлэхгүй те. Тэг лай олчихгүй гэдэг ч юм уу те ер нь тийм л байхыг илүү зорд юм да. Намайг л үл хүндэтгээд тэнэгтэй байхгүй бол би бүх хүнтэй уусаа яг адилхан л харцдаг байхгүй яг уусаа би те ямар ч хүнийг бас ер нь хүндлэлтэй харцдаг. Миний хувьд бол тэр бол амар чухал санагддаг. Одоо намайг хүндлэхэ болох хүртэл нь би бол ер нь бол хүндлэнэ. Түрүү ингээс хэлжсэн ингээд харилцаа гэдэг чинь өөрөө хүний ингээд ямар байх сэтгэлсэн наг ер нь ямар их ингээд шийдэдэг шүү дээ. Тэгвэл таны хувьд ингээд бидний одоо ингээд түрүүнээс хойш ингээд хэлжсэн шиг нэг юм хосын харилцаа гэдгээр амар сайн мэддэг шүү дээ таныг. Тэгэнгүүт надад сонирхолтой байсан нэг юм нь хосын харилцаанаас одоо уналт босолт одоо ингээд аз жаргалтай байгаа энэ мэдрэмжүүдээс хамгийн их таныхаа ойлгож авсан тэр зүйл нь юу байсан бэ? Хамгийн их ойлгож авсан юм биш үү те. Ер нь л хүн биш үү те. Тодорхой хэмжээгээр ер нь бол хувиа хичээсэн байж чаддаг байх хэвээр. Өөрөө ер нь бол хүнийг одоо хүнтэй ингээ нийлэхтэй хүндлэлтэй харьцаад тэрнийхээ хэрээр хүнээс бас хүндлэл ер нь шаарддаг байх хэвээр гэх юм уу. Одоо ингээл нэг юм abusive relationship-ууд гэж ярьж байгаа шүү дээ. Тэр нь зөвхөн одоо гар хүрэх заавал биш шүү дээ. Тэр чинь сэтгэл зүйн хувьд хүнийг бас ингээд хүчирхийлж бас болдог те. Тэрийг гэтээ бас жаахан байхдаа бас хүн бас нэг анзаардгүй юм шиг санагцсан. Тэрийг бол яг янз янзлах л та би бас хувьдаа бүр амар жаахан байхдаа нийлээд нэг анзаарахгүй яваад айгу удцсан нэг мэдхэд тэр ингээд байдаг юм шиг болцсон байсан байхгүй юу.
Тэнгүүчийн тэр бол тэгэл нэг үл хөндлөл багаар орж ирээл тэр чинь шууд фан гэл орж ирэхгүй шүү дээ. Багаар ингэсээр хүний нөгөө нь дасгаад байгаа ч юм уу тий. Тэгсээр байгаа нэмэгдсэн чинь ингээд ерөөхдөө нэг юм сэтгэл зүйн хувьд ч тэр гэхдээ физикли ч гэсэн нэг жоохон хүчирхийлүүлэл тий. Тим юмд хүн чинь ингээд нэг шууд ордгоо багаар ордог болохоор ингээд нэг сайклд ороод нөгөөх нь байх ёстой зүгээр л нэг өдөр тутмын юм шиг санагдтал ингээд нэг юм гаццдаг тим юмд орох аюу амархан санагдсан байхгүй. Тэгэхээр ер нь бол зүгээр л үл хүндэтгэх нэг л юм гарч ирэх юм бол тэ ингээд нэг юм хитрхи удаагүй байгаа дээр ер нь бол тэгэл хоёр тийш болж чаддаг л байх хэрэгтэй л гэдгийг ер нь бол ойлгосон шүү дээ. Охинхаа аав дээр бол яг би ингээд тэр хүнтэй шүү дээ. Би тэр одоо зүгээр харилцаатай. Би тэр нэг аяг хүндэлдэг. Гэтэ одоо ялцч би өөрх амьдрал дээрс туршлага болгож ярьж байгаа болохоор би ингээд жишээлбэл би өөр дээр босон юм ярьж байгаа байхгүй. Ингээд дөнгөж 21-тэй шүү дээ. Яг 21-т хүүхдээ гаргаад гарсныхаа дараа 22 хүрч исэн байхгүй. Дөнгөж 21 22-тэй тий. Жинхэнэ ид ямар гоё эмхтэй охин баг охин л байгаа байхгүй юу. Тэгэхэд бол манай охины аав намайг чи одоо хүүхд гарах заавгаа чамайг хин тоодгийг гэж хэлчихсэн байхгүй. Тэгээ тэр нь яг үнэн юм шиг санагдал тэг ингээд тэнгуү чи угаасаа чи жаахан ми ашт чи чадахгүй шүү тэгэл ингээл идээд идэг гэсэн үгнүүд байдаг гэсэн болохоор тэр үеийг сонсоод нэг шоконд орохгүй үнэн юм шиг санагдал тий. Тэнгүүт чинь ингээд одоо эргээ харахаар би ямар тэнэг байсан юм бэ тий юу яриад байгаа 21 22-т би ямар гоё охин байла тий. Хүүхд гаргасан ч гэсэн баг хүүхд гаргаад өмнөхөөсөө ч илүү гоё хэлсэн тийм байсан байхгүй. Тэнгүүт чинь одоо тий тэгж хэлж чадна гэдэг бол өөрөө бас амар заваан зам байгаа байхгүй тий. Тэгэл нэг юм одоо тэнгүүт чинь мэдгүй нэг тэр хэмжээний үл хүндлэлийг би ингээд тисчээсэн гэхээр ер нь бол ингээд намайг ер нь ингээд бас амар сэтгэл зүг амар идсэн л байсан байгаа юм л та. Тэгэхээр тэр хэмжээнд хүрэхгүй л байх хэрэгтэй дээ л. Зүгээр өөрийгөө одоо ямар ч relationship дорсон өөрөө мэдээч хэрэг хүндэтгэлтэй орох хэрэгтэй. Тэрнийхээ хэрээр хүнээс бас хүндлэл бол шаардлагал хэрэгтэй л байхгүй. Гар хурж ивэл нэг хүрсэн ба шүү сал. Ерөөсөө тэ өөр юу яриад ах юм ерөөсөө байхгүй. Зүгээр л та яг хэдийн үед юу нэг анзаарсан бэ? Ингээд тасаад өөрөө мэдгүй байсан үе байсан гэдэг чинь штэ. Тухайн үед тэгвэл яг энэ ялч жарахгүй тэгэл нэг юм дээр ч өчнөө л яг тийм ингээл явж байгаа хүмүүс зөндөө байна л да тий. Тэг хөндлөнгөөс харахад хүнд ингээл амар хэцүү ингээл санагдаал. Яг яагаад гэвэл яг тэр амьдралын одоо жил би ингээд таны оронд биш байсан учраас ингээд мэдрэхэд амар хэцүү тий. Тэнгүүд хэрвээ хүн тийм байдалд ингээд ортмол жил таны хувьд хэдийн үеэс та юм биш юм байна гэдэг юм. Тэр чинь юм зориг гарах гэдэг штэ тий. Тийм. Гэтэ би бол штэ тий. Одоо охиныхаа аав дээр болохоор тэр баг үр хүндэл энэ төр гэхээс илүү манай охин уусаа гараад цаадах чинь тэгээд алга болчихсон байхгүй юу? Уцаас алга болчихдаг те. Тэгээд ер нь бол битэр сална нийлнэ гэдгийг ч уусаа ярихгүй ч тэд энэ алга болчихж байгаа юм чинь. Тэгээд тэгжсэн ч уусаа өөр нэг хүнтэй нэг гэрт орцсон байна гэдгийг сонсч байсан байхгүй юу? Яаж итэл тэр нэг гэрт орцсон гэж сонсогч байсан хүн нь одоо яг тэрийг хэлэх юм бол хүмүүсийн мэддэг нэг эмэгтэй хүн байгаа. Гэтэ би тэрийг өдөө хэлээ яах вэ те. Одоо яг тэгвэл тэр эмэгтэй хүн надаа ямар ч үргүү тэр одоо би тэр эмэгтэй хүний хүүхдийн гаргааг байхгүй. Хариуцлагатай байх ёстой хүн манай охины аав байсан. Тийм болохоор одоо тэр эмэгтэй хүн бол одоо яах вэ те. Яг ингээд Монгол улстай яриа би тэр хүүхдтэй болсон гэдгийг мэдж яхад тэр хүн тийм үйлдэл гаргаж ийн гэдэг бол одоо миний бодлоор тэр хүн ямар нэгэн байдлаар кармагаа эдэлсэн л баг. Хүн болгоогоосаа кармагаа эдэлдэг гэдэгт би итгэдэг байхгүй. Би ч эдэлдэг те. Тэгсэн байх. Одоохондоо эдлээгүй бол угаасаа ирээдүйд угаасаа эдлэн тэр бол тодорхой. Гэхдээ тэр тал дээр бол манай охины аав бол илүү хариуцлагатай байх хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд ер нь бол баг тэрнээс болж салж ирсэн. Гэхдээ одоо бодоод хахаар ямар азарт гисэн. Ер нь ямар азарт гисэн. Тэгэхгүй бол одоо хүртэл хамт байсан бол яана. Би бол гундцсан л явж байгаа. Тим хүнтэй хамт амаг одоо ингээл те 22-хантай хүнийг чи хүүхд гарах заавгаа гэж хэлж байгаа эрэгтэй хүнтэй ямар эмэгтэй хүн тэрний хажууд цэцгэлэх юм бэ? Цэцгэлэхгүй шүү дээ. Тэгэхээр баг тийм босонд бурхандаа баярлаа л гэж хэлмээр байт. Тийм босон болохоор одоо тэр бүх юм дуусаад одоо өнөөдрийн би бас байгаа байхгүй тий. Ер нь бол тийм бэ тий. Тийм. Тэгээ юм бол учиртай байдаг гэдэг ч юм бас. Гоё дүгнэлтэй шүү. Тэгэхгүй ингээд хүнд ингээд тулгарсан хэцүү зүйлийг яг тэр нь ингээ хിവэрээ тэг ингээд давж гарахгүй ч нөө ингээл ийм зүйлсүүд ингээл тулгарна штэ. Тэнгүү чин таны дүгнэлт бол надад амар хүчрхийл санагдлаа. Яг тэрийг ингээд даван туулчаад байгаа учраас тэгж байгаа. Тэр бол одоо 12 жилийн дараа даван туусан болохоор л ер нь ойлгож байгаа штэ. Тийм. Одоо яг бодоод хар тэгэл ер нь ингээд бодоод байхаар юу гэдэм юм. Ингээд ийм болох ёстой юм. Ер нь бол болдгоороо болсон байдгийн юм шиг санагддээ штэ. Тэгэл нэг ийм одоо тэр үедээ ингээд бүтээсэй гэл ингээл амар хүчилж бодоол
гээд тахт чинь бүтэхгүй юмнууд байдаг шүү дээ. Тэд нар бол ингээл одоо энэ өндөрлөгөө сагдахгүй. Эргээ ботхоор ямар азар бүтээгүй юм бэ гэж бодогдохоор юмнууд байдаг шүү дээ. Ихэнх нь баг тэр нэг одоо тэгсэн байсан бол баг миний бүх юм ингээл оронгороо ирэх байсан баха гэж бодогдмор юм уу? Тэгэхээр яг үйл хүн яг ингээл хичнээн ингээ хүсэж гисэндээ үйл явдал нь өөрөө ивэл тэгэл бас ингээ те цаанаас юм зурсан зураг гэж бас байна те. Тийм эсвэл Аз ч юм уу те надад болж Аз ч юм шиг санагдаад тийм ямар азар ингээ бүтчихэв ямар азар одоо тэр хүнтэй одоо хүртэл хамт байхгүй байгаа тий. Ямар бурхных нь авралаар гэдэг шиг. Тий тэгэхээр юм болго учиртай гэдэг. Манай ээж болохоор яг тийж хэлдэггүй юм болго учиртай гэдэг юм аа. Тэгэхээр тэр бол яс үнэн санагдчих шүү дээ. За тэгээ яг тухайн үеийн хэцүү одоо сэтгэл зүйн тэр зүйлийг ингээ даваад гарцсан одоо танд баяр хүргэмээр санагдаж байна надад л. Тий. Тэгээ яагаад гэвэл чи амар олон хүнд одоо нэг гэрлийг л асааж байгаа хөөхгүй тий. Хүн болгон л юм одоо харанхуй ингээл яг гэр бүлийн амьдралд ингээл амьдарч байгаа хүн өнөөдөр таны энэ ингээд зөрөгтэй ирж байгаа энийг сонсгоор чинь та нэг юм очиулал хасж байгаа шүү дээ. Тэгэж харагдаж байгаа гэж бодохоор надад амар гой харахалтай санагдаж байна. Тий яг хөө тий. Гэтэ яг нэг бодлын тий нөгөө бодлын гэтээ бас юу гэж бодсон. Би нөгөө нэг охиноо гаргасныхаа дараа нэлийн юм травма авцсан болохоор бас жаахан хитрхийн нэг тийшээ хазайцсан тийм хитрхийн хатуу болсон тийм юм надад бас байж бас магадгүй. Ер нь тиймэрхүү юмнууд жаахан байх хэвд бол бас байгаа. Гэтэ яг тэд нар тэгэл цагийн хаясаар зөөлрөхгүй л одоо яах вэ зөөлрөхгүй л нэг юм жаахан экстрим тал руугаа нэг хэлбэх юм бол миний хувьд бол гарч ирэх хувьд бол гарч ирсэн ч гэж магадгүй л дээ. Нэг юм hyper independent гэж ярьдаг шүү дээ. Хит бие даасан гэдэг ч юм уу. Тэгээ тэр болохоор нөгөө нэг травманаас болж үүсдэг тийм одоо зан чанар гэж байгаа байхгүй юу? Одоо охиноо гаргасны дараа тий хүн хамгийн нэг юм жаахан сул дор юм шиг болж байгаа шүү дээ. Эмэгтэй хүн чинь ингээл нэг эрэгтэй хүний өмөг төшиг эрэгтэй юм шигтэй. Яг тийм үед тэр нь байхгүй бахаар одоо ингээд би л өөрийгөө яг тэ энэ юм дээр ингээл авч гарахгүй бол намайг төших хүн энэ хороо дээр яг үндэ үсэ хинч байхгүй мэн гэдэг юм толгойд яг ч юм суугаад тийм хит бие даасан байдалтай би ч бас амар олон жиг явсан л да. Ингээд нэг юм тэ ингээд нэг юм угаасаа би чадах хэвээр гэл ямар ч нэг урд асуудал гарч ирсэн. За энийг уул уусаа тэгэл даваал гардаг штэ гэл нэг юм жаахан хидэр ядраа аштай ч юм уу те нэг юм жаахан ийм болцсон байж байгаа би бараг саяхнаас л нэг жаахан зөөлрж байгаа юм санагдаад байгаа штэ. Гэт нэг юм яа тийм бууж өгмөөрэй ингээд те хушуу унжуулаа хөвтдөг штэ. Жаахан тиймэр санагдал гэдэг байхгүй. Тэгэхээр яг нөгөө дэрэд байгаа хүн чинь бас амар нөлөөтэй штэ. Хэрвээ одоо тантай хамт байгаа хин нэгэн те одоо ингээ аз жаргалыг өгч байгаа таны сүйт залуу байгаагүйсэн бол бас таас ямар байх байсан бэ гэж төсөөлө бодохоор харин тий яаж тийм магадгүй багтдаг. Тий. Одоо тэгээд тэнгуү чинь сая болвол ингээл токсик харилцаа ингээл ямар байдаг тэгвэл тэр нь ингээд эндээс гарах нь ямар байдаг талаар хоёул ингээл ярьсан штэ. Тэнгуү одоо байгаа таны харилцаач гэдэг юм уу? Тийм эрүүл харилцаа танд яг ямар гэж ер нь танд одоо санагдаж байна? За яг ер нь бол яг би ингэж яриад өөстө бүх юм ингээл төгсдөө үлгэрэх шиг тийм бас биш штэ. Мэдээж хэрэг бит хоёрт тодорхой хэмжээгээр асуудлууд гарч ирдэг. Тэгээ тэрийг ер нь гэтээ ингээд нэг анханасаа бит хоёрт ингээд нэг юм нэгнийгаа гэд нэг хүндлэл байгаа болохоор токсикт чгүй хүн шиг ингээд хоорондоо ярилцаад тэмүүч ихтэй яг энэ дэр бараг илүү амар сонирн би өөрийгөө ямар балиар токсик бэ гэж бодох зарим юмнууд гарч ирээд дээ шүү дээ. Аяа нэг юм ер нь миний зан чанар гэх юм уу жаахан ийм болчиход байгаа байхгүй ингээд хүн за ийм асуудлууд байна төсөө ярилцъя гингүүт би ингээд юунаас эхэлж ярихаа мэдэхгүй ингээд гацаад тэг ингээд огт ярихгүй ингээд чимэг болчдөг. Тэг ингээд ярилцъя л та гингүүт нь ингээд ингээд суучдаг юм. Тэгээ чи бас амар муухай токсик зам байгаа байхгүй. Тэгээ тэрийг бол айгу засахыг хичээж байгаа. Тэгээд ер нь бол ингээд зангууд жахнаар засраа тэгээд одоо болох байлгүй дээ. Тэгээ ингээд чи ингээд бас хүн гитаас ингээд за ийм асуудлууд байна. Хойлоо ярилцъя л та гэхээр бас амар сонирхол юм билий. Өмнө нэг тийм байгааг болохоор өмнө гэхдээ нэг ярилцдаг байсан юм уу? Оо тийм үү. Гэхдээ ярилцвал ахaltaа эсвэл нэг асуудал гарахаар заавал ярилцахгүйгээр зүгээр ингээд нэг хальт ойлголцол өнгөрчдөг байсан ч юм уу мэдэхгүй ингээд нэг юм яг ингээд нухацтай за ийм болчлоо. Одоо ийм гэл нэг юм ер нь ярилцчихаагүй юм билээ би. Тэгээд одоо нэг тийм гараад ирсэн чинь яг ч юм сураагүйтэй ч юм уу гэж нас би барыг токсикч гээд байдаг. Гэтэ энэ зангаа жахан баг засаж байгаа. Тэгэл яг хөө мэдээч хэрэг тийм таг төгс харилцаа гэж ер нь бол уусаа байхгүй шүү дээ. Гэтэ ер нь бол нэг юм ирээдүйд уусаа ингээл те өвхөн хөтлөө хамт бай гэж шийдчихэж байгаа юм чинь.
гэд нэг юм за би бас энэ зангаа засах ёстой шүү. Би энэ зангаа татах ёстой шүү гэдэг юм миний тархин дотор бас тэгэл ер нь бол нэгэндээ уусаал тэгэл одоо амьдрандаа Тийм шүү дээ тий. Яалч аргагүй л хамтаа хүнээс амар нөлөөлөлтэй байгаа байхгүй тий. Тэгэл хамгийн гол нь тэгэл би гэл ингэ суугаад иж бас болохгүй шүү дээ. Тэгэл одоо баг багаар аль алиндаа ер нь зөвлөө хандхад тэгэл болно доо. Ойлгохыг хичээгээл. Тийм тий. Одоо та ингээд дөрөв хэлжсэн тухайн ингээд нөхцөл байдлууд ингээд тий ирэхэд таны ингээд сэтгэл зүйд яаж ингээд нөлөөлж ийсэн ингээд айгүй хэцүү санагдажсэн ингээд хэлж штэ. Тэнгүүд нь бүхэл одоо цаг хугацаанд хамттайс одоо ингээд охин нь штэ. Тэнгүүд яг охиныхаа сэтгэл зүй нь яг ямар байсан тань санагддаг вэ? Ер нь бол манай охин биш штэ. Би охинтойгоо тэгээ бас эмээнд манай охинтой амар гоё юм чөлөөтэй ярилцдаг гэх юм уу. Тийм болохоор ер нь айгүй байд юм аа. Нэг юм ерөнхийдөө нэг үзэл бодолтой ингээд нэг юм юмын суулгах тал дээр манай эмээнч тэр бич тэр амар одоо анхаардаг. Нэг юм тэгэхээр би чи ээж дээр чи хоёулахна. Би чи надад бас аав өссөн шүү дээ. Тэгээд ээж дээр хоёулахна яг германд очижсэн байхгүй юу. Тэнгүүт чинь ер нь бол юм манай ээж тэр бич тэр ер нь бол юм одоо барууны үзэлтэй л гэж хэлэх юм да. Одоо тэр хүмүүс одоо тийм үзэл чинь ер нь бол миний бодлоор яг Gen-Z илүү байгаа байхгүй юу. Яг манай үеийнхнаас дээш бас жаахан хэцүү шттэ. Ер нь бол жаахан тийм өөрөө өөртөөхөө амьдралыг хэцүү болгох дуртай юм шиг. Жаахан хэцүү үзэл бодол ингээд нэг бүр ингээд бооцсон байгаад юм санагддаг байхгүй юу. Тэнгүүт чи манай доод үеийнхэн тэр тал дээр илүү нэг жаахан илүү нээлттэй сэтгэлгээтэй илүү ойлгодог юм шиг санагдаад идэв ялтчгүй. Тэнгүүт чи би болохоор яг ээжтэйгээ хамт Германд өссөн болохоор тэр нь ер нь ингээл нэг багаас надаа ингээд суудсан тийм. Ингээл ээж бол намайг Германд тахт чинь ингээд нэг юм одоо их хэмтэй нэг юм аавгүй гэдэг зүйл чинь сэдвч биш байхгүй юу. Тэ? Яг тэ аавгүй ч хүмүүс байна, ээж ч хүмүүс ч байна, салцсан хүмүүс ч байна, нэлцэн ч хүмүүс байна. Okay, whatever тэ. Ер нь бол тиймэрхүү байдлаар хүлээж авал айгу хөнгөн шингэн. Тэгэл тэр ч угаасаа тийм байхаар хүүхэд чинь өөрөө сэтгэл зүйтэй комплекс үүсчихэж байгаа байхгүй. Тэр чинь угаасаа асуудал биш гэдгийг ойлгоод угаасаа амьдралд юм болдог гэдгийг ойлгочихж байгаа. Тэгэл тэгээ ээж чинь болохоор үгүй би байна, эмээ өвөө байна. Тэгээ бид хэд чинь нийлээл нэг гэр бүл гэдэг зүйл чинь айгүй олон юм хэлбэртэй төлөвтэй байдгийг ингээл намайг багаас тэгээ сургацсан. Ингээл тэ тэнгуүч нь окей тийм байна гэж ойлгол. Тэнгуүч чинь хамгийн анх тэгж байж байгаа би Монголд ирээд хамгийн анх би тийм ингээл аавгүй өнгөт хүмүүс заяа. Аавгүй юм уу? Яна тэр ч өдөө үнчин гэсэн үг заяа. Би амьдралтаа анх удаа нэр би яна үнчин юм баг. Тэгээд хамгийн амир нь тэг ингээл манай аав гэдэг би ер нь яг ямар хүн байдгийг мэдэхгүй л тэгт амьд л байгаа. Ээж аав нь хоёулаа амьд байхад ягаад үнчин гэдэг байгаа тийм үстэй. Ингээд нэг би ерөөсөө өөрөө ч бодоагүйсэн чинь үнчин гэдэг тэр нэг амир хүнд тийм ухагтхууныг над дээр ингээд наагаад байгаа байхгүй юу амир. Үгүй шүү дээ би үнчин биш. Юу яриад байгаа. Би зүгээр л аавгүй өссөн. Тэр чинь үнчин гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Ингээд нэг юм мэдгүй надаа ингээд Монголд ирээл анх удаа тэр юм энэ айгүй тийм сэдв юм байна. Энэ айгүй хүнд юм байна. Надад одоо хэцүү байх ёстой юм бах та гэл би бодож ирсэн аахгүй. Тэгэхээр одоо их юм ингээд ер нь бол энд ерөөсөө яг үнэндээ тийм биш шүү дээ. Тэгэл манай охин ч гэсэн тий ер нь тийм байдлаар өссөн. Ер нь гэр бүл гэдэг чинь айгүй олон төлөвтэй юм байна. Тэгэл одоо тий гэр бүл гэдэг зүйл чинь яг юу юм гэдгийг тэр хүн өөрөө л тодорхойлох болохоос биш. Нийгмээс тэ нийгмийн нэг номон дээр бичсэн нэг юм тодорхойлт гаргаад ирсэн. Яг тэр рүүгөө ингээл хүн болгоныг ингээл багтаах гал чихээл тэ тийм биш шүү гэдгийг одоо мэдгүй. Би л тийм биш гэдгийг мэдэж өссөн болохоор охиноо ч гэсэн ер нь бол тэгж хүмүүжүүлж өсгсөн гэх юм уу. Тэ надаа ингээл нэг мэдгүй тэрийг ингээл над дээр ч гэсэн тэ ингээл мэдгүй ингээл нэг юм амир тэр ингээл амир хэцүү болгоод байгаа нь амир хэцүү санагдаад тийм ба. Тийм хэцүү юм бас биш шүү дээ. Гайгүй шүү дээ. Тэг хүн ер нь бол өөрөө тэгэл одоо ингээл ад жаргалтай тий. Одоо ер нь бол ад жаргалыг л ер нь сонгох хэрэгтэй шүү дээ. Яагаад заавал тийм хэцүү байхыг сонгоод байгаа тийм үст. Тэгэл манайхан ч хамгийн гол нь ингэж яриад байдаг байхгүй ингээд салчлаа гингүүт нь хүү хаастаа салаа да тэгсэн мөртлөө нөхөртөө өгтлээ зодуулаад эсвэл ингээд одоо саяхан ингээд алуулсан эмхтэй шүү дээ. Тэнгүүт чинь тэр эмхтэй өнийг болохоор эртхэн салж авахгүй яасан ингээл. Яг аль нь салах юм уу салахгүй юм уу? Тийм үстэй. Ингээл салсан бол ингээд салсныг ингээл салаагүй байх юм бол яагаад эртхэн салахгүй яасан ингээл ер нь бол хүмүүсийн хил амыг барахгүй шүү дээ. Хүн ер нь бол зүгээр л цэцэд өөрийгөө сонгох хэрэгтэй байхгүй. Жаргалтай байхыг сонгох хэрэгтэй. Яагаад гэх юм бол хил ам бол угаасаа хийж дуусахгүй.
Тий. Тэнгүүт чи манайхын чи ингээд нөө хоёр ээж аав зүгээр салаад гэтээ хоёр талд амьд байхад ингээд зүгээр л ээж аав салцсан хүүхдүүдийг аваачаал өмчин гэж хэлэхээр надад амар муухай санагдд юм аа. Тэр хүүхдүүд өөрсдөө ер нь тэгж бодоогүй байх шүү дээ. Айгүй л амар хаппи өсөж байгаа байхгүй. Тэнгүүт чи шаал хөндлөнгийн хүмүүс аваачаал нэг тийм балиар нэр томьёог ингээд өөртөө наагаал баг ерөөсөө өөрөө юм бодоогүйсэн хүүхдийг тэгж бодогдуулаад тий. Тэгээ тийм муухай комплекстэй болгож болохгүй байхгүй. Гэхдээ тэгэл тэнгуут чинь хамгийн амар нь манай Монголд салалт ийм амар өндөр оронд тэр тусмаа. Ер нь бол хүмүүс нь энэ тал дээр болж яхан баруунчгал хэрэгтэй, бараг ёстой гэж боддог. Тийм байж чинь ингээд нийгэм чи өөрөө жахан эрүүл болох гэдэг шүү дээ. Сэтгэл зүй үзэл бодол нь. Тэндээс чинь тэгвэл тэгэл ингээд зүг зүгээр юм бодоогүйс хүүхдийн комплекст өсгөчхөр зүгээр л өсчих байсан хүүхэд миний насан дээр ирэл хэцээс би аавгүй өссөн гэл зогсоо. Яана. Харин тийм гэл юм те. Жишээлбэл би багасаа тэгээ өссөн байсан бол одоо айгуул яаж юм битгүй юм комплекс өссөн байгаа шүү дээ. Аавтай л байсан бол гэл те. Яах шүү дээ. Зүг би сайхан л шүү дээ. Тийм манай гэр бүл жаргалтай гэр бүл манай ээж айгуу гоё юм ихтэй хүн. Вау. Тийм асуудал биш юмыг асуудал болгоод байх шаардлагагүй л гэж хэлэх гээл юм. Тийм бэ тий. Тэгэхээр бас нөгөө бид нар ингээ магадгүй ингээ өөрөө өөртөөхөн бодоод сэтгэснээрээ ингээ бусдад ингээ хэлчихээр тэр нь ингээд нэг юм магадгүй ингээд бидний заримдаа ингээд өөртөө ч мэдхгүй тийм үзэл бодолтой болсон. Тэгснээ ингээд тэрийг ингээ бусдад ингээ илэрхийлэн тэр хүмүүсийг магадгүй ингээ амар имзэглүүлсэн те. Тэрийг өөртөө амар анзаараагүй. Дээ ер нь амар сонин жишээ. Надад ч бүр чинь би Монголд ирчээл дөнгөж үжсэн чи яасан юм аа. Нэгдүгээр сургуульд байсан аахгүй юу? Тэгээ нөө цирк үзэх болоод тэгсэн чинь нөгөө нэг хагас өнчин хүүхдэд циркийн тасалбар 50% хямдралтай гэл. Би тэгсэн чинь тэр үе чинь нөгөө яж л хагас өнчин гэдэг нь надаа ингээ би чинь нөгөө тийм комплекс гүйцсэн болохоор гэртээ ирц айгуу тийм баяртай ирж исэн юм аа. Ээж энэ тасалбар хямдарсан гэл. Яа би аавгүй өссөн болохоор маргийн ээж тэгсэн чинь тэрийг сонсч боож хүчээсэн аахгүй. Юугээ солиороод байгаа би надад ч ингэж орч ирэл. Тэгээд яахлаараа ер нь тэгдгийн юм би бүтэн үний нөгөөнд гэл ээж ураг тэгж өгöd. Тийм ээ. Дээр үед нэрээ тийм байна. Яг одоо таныг хэлсэн чи яг санаж байна. Намайг зэн байхад яг нэг юм өнчин би цаас ингээ аавгүй өссөн заяо. Тэгтээс яг ингээ сая ингээ таныг хэлсэн чинь нэрээ би бас өнчин биш юм байна гэж би өөртөө бодож байгаа байхгүй. Яг л манай аавч гэсэн амьд байгаа. Үгүй тийш байж л авшаагаад өнчин би. Тэгээд ингээд ер нь бол ингээ бас ингээ зүгээр харилцаатай. Тэгтээ холбоог байсан ч гэсэндээ ингээ яг тийм эсэн. Тэгээд тэгэнгүүт нь яалч жарахгүй нэг юм зүгээр гээ өөрөө ботсон ээж маань ч гэсэн намайгээс тэгээ өсгцэн байсан ч гэсэндээ зүгээр нэг тэр маань намайг амар имзэглүүлээд байдаг байсан юм байна гэж би сая бодлоо. Тийм байна. Яг нэг юм өнчин хагас өнчин гэдэг үгийг би сая яг марцсан байсан байна. Өмнө амар их сонсч байсан юм байна. Тийм баг бах ч юм уу те. Тэр бол тэгэл нийгмийн л хүн дээр аваачиж нааж байгаа нэг тийм шал хийсвэр хаанаас хин нэгэн бий болгоцсон хийсвэр нэг тийм томьёол байгаа байхгүй яг уушгуманд бол. Заавал тэр томьёог ингээл хин нэгэнд наах гал ингээд ямарч нэг тийм те гоё л байл та гэдэг шиг амьдрал тийм хэцүү биш шүү дээ. Тэгээ тэр элчингүү чинь надад л одоо би өөртөө тийм имзэглэлтэй байсан бол надад аим гоё болчихлоо. Таны яг саяны ойлголт ч өстой баярлаа. Тэгэнгүүт одоо яг хэлсэн шүү дээ. Би ингээд хоёлаа ингээ 3 үеийн түүх ярина. Тэгээ одоо хин бэ гэдгийг сая ингээл олон өнцгөөс хоёлаа ингээ ярингууд надад аим гоё санагдаж байгаа байхгүй. Тэгээд яаж юм бол ингүүт нь та сая одоо цогц орж штэ. Ээж маань тэгэж өсгсөн. Би тийм орчин төсөөд тийм учраас би юм байна. Тийм учраас магадгүй та ийм хүчрэх сэтгэл зүйтэй болоод ийм болцсон гэл те. Маш олон зүйлсүүдийн юм уялдаа холбоотой байгаа байхгүй. Тийм учраас одоо ингээ өсвөр нас руу ингээ ороод байгаа учраас хоёул одоо өсвөр нас руу орноо. За одоо яг хоёул уг учгийн юу болоод те баруун энэ бол яг гадаад дис юм байна шүү дээ. Агуугүй энэ нас нэр бич Монгол буцаад ирсэн. Тийм. Хэдэн настай буцаж ирсэн? Зааш би хиттэй тэрлээ дээ. 10 билүү да. Тэндээс өмнө Германаас тийм. Германд байсан гэсэн юм уу? Тэр хүртлээ Германд байсан. Тийм. Тааш 3 та явлаа. Зааш биний за тэр хавцаа шүү. Аха тий. Тэгээд ямар ч байсан. Энэ бол Монгол буцаад ирсэн юм. Эн чинь би чинь бүр 5 мафтай байлаа. Аха. Тэр хавцаас шүү. Энэ нас нь энэ зурган дээрх нас. Тэгээ яг энэ үед нь ер нь бол бас тиймэрхүү хүүхнүүд ингэ сонсч ирсэн юм байна. Агуу энэ үед чинь 15 ав чинь би чинь бараг төгсөх анги хавцаа байсан шүү. Би чинь 17 тийм ер нь бол ахлах ангид байсан энэ үед чинь.
тэр одоо нөгөөний хагас үнчин чинь би чинь Монголд дөнгөж ирчээд тэгэхээр нэг дуунда анги бага анги дуунда анги хавцаа юм уу? Зүг. Тийм нөө Монголд ирж анх нөө шоконд орж байгаа. Тэгэхээр яг одоо энэ бага үе нь бол яг тэнд юм бэ тийм үү? Тийм энэ яг нэг. За окей. За тэгвэл хоёулын өсвөр насны амьдралын талаар ярил л да. За өсвөр нас бол ингээд харахаар чинь яг ийм олсон дээр алхаж байгаа юм шиг эзэгтэй үе гээл ийм тодорхойлолтууд бас байна л да. Тэнгүүд таны хувьд яг өөрөө өөрийгөө юу гэж хардаг гэсэн өсвөр наснд би хэн болох бол гэдэг амар олон ийм асуултууд хүнд ингээ амирх тавигдаад байт юм байна л да тий. Энэ саарал манангийн цаана би юу айж болох вэ гэж барьж авах хэрэгтэй юм шиг. За таны хувьд яг энэ үед яг ямар байсан? Гэхдээ энэ үедээ би ч одоо яг би мэрэгчлээ бол ерөөсөө сонгоогүйсэн. Тэгээ сэтгүүлч болно гэж бодож байгаа шиг амтны эмч ч юм уу эсвэл генетик ч энэ төр гэл ингээл янз бүрийн боддог байхгүй. Модель болно л гэж өстө боддог байгаагүй. Манай гэрийнхэн ер нь тэр тал руу намайг ер нь явуулах амар дургүйсэн л та. Манай гэрийнхэн ч ер нь бүгд айгу тийм бичиг номны хүмүүс шүү дээ. Өө за. Тийм усахгүй манай одоо өвөө чинь физикч тэгээд 3 дугаар станцын дараах насаар хийсэн байхгүй. Манай эмээ чинь хайст ер нь бол насаараа багшилсан. Манай ээж ч одоо ер нь бол улс төрийн хүн шүү дээ. Философч ус төрч тийм баггүй юу. Тэгээд намайг ер нь бол тийм. Одоо тэр нөө 7 сарын 1 гэл нүуник бослого болж исэн шүү дээ. За. Тэр бослого дуусны дараа тэр бослогт ингээд нөгөө нэг буудуулж амь насаа алдаж малтсан хүмүүсийг өмөөрч ээж тэр нөө саруул арслан хоёр өмөөрч тэр хүмүүсийг нэг бас нэг юм чимээгүй суулт муулт хийжсэн байхгүй манай ээж чинь. Тэгээд тэнцээ чи манай ээжийг чинь 111-т 2-7 хоног аваач чорж мөрж исэн шүү дээ. Яг тэр ус төрөм ирэх юм бол амар балиар тэнцээ чинь ээж чинь тэнцээ зүгээр чимээгүй суулт хийж байгаа. Тэгхийн бослого ерөөсөө биш хүмүүс ингээ өмөрсөн чимээгүй суулт хийсэн чинь шүүх хурлаар оруулаад өмгөөлөгччгүй шүүх хурлаар оруулангуудаа 111-т хийсэн шүү дээ. Тэг бүр цаашаа ганц удаг руу бүр явуулж гацсан. Юу. Яг тэр талын балиар ус төрийн юмнуудыг одоо яривал одоо бас тийм л ахalta. Ер нь бол би бол тэр ус төр дээр ямар балиар юмнууд болж яаж хүнийг барьж авч шорон яндан руу хийдгийг бол би өөрийн биеэр мэдэрч ирсэн байхгүй манай ээжийг хийжсэн болохоор пүү ёо ямар юм бэ чинь балиар. Би бол тэндээс хол явна гэж боддог гэдэг. Ус төрийн хүн гэсэн үү ээж нь? Тий. Тий ер нь бол нөгөө нэг Германд доктор доктор юм уу? Тий доктор профессор штэ. Тэр докторийн ажиллагаа ер нь бол нэг ямар үл нэг тим сэдвэр хамгаалж байсан байхгүй юу. Тэгээд нөгөө нэг чинь доктор хамгаалаад тэгээ бид орч хамт Германд байсан байхгүй юу. Ус төрийн чиглэлээр доктор хамгаалсан юм. Зүг. Тэгээд бид орч Германд байсан. Тэгээд буцаад Монголд ирчээд тэгэл би чинь угаасаа нэг тийм итгүй ер нь бол амар олон юм дундаа сонгож байгаа л тэгэл ямар ч байсан мейкап артистик бас нөгөө ээж чинь бас нөгөө Герман руу явах болоод ээжүүдээр хамт явах болоо. Тэгээ би тэндээс сургуулиуд хайжгаад тэгээд өөрийнхөө сонирхлоор ер нь дураараа сонгоцсон шүү бас жоох ингээд байхгүй. Тийм тэгээд одоо модельийн хувьд гэх юм бол яг Монголд загвар өмсөж яхад манай гэрийнхэн нэг дэмжихгүйсэн. Тэгээд Берлинд очиод нөө Европ загвар өмсөд эхэлсэн чинь ер нь бол манай ээж нэг юм хэлхээ болоод бас дэмжиж ийсэн. Тийм тэгэл одоо 10 жилдээ бичүүтэй ямар байсан гэх юм тий. Сэтгэл зүйн хувьд ямар байсан? Мэдгүй одоо тэгэл зүгээр л яг өсвөр үеийнхэн шиг л байсан баг та би бас тий. Өө тэгэл нэг дээд анги ахтаа жахан сайн болол болоод тэгэл байжсэн баг та бодвол. Тий нэг юм. Ер нь ийм одоо эргэн тойрноос ийм нөлөөлөл амирх гэдэг штеп. Ер нь ийм харах үнцэг ингээл өсвөр үеэж байгаа л зарим хүмүүс амар хаалт болж молоо зарим хүмүүс ингээл ер нь бол ингээд дийлэнхээр ажиглахаар одоо үеийн өсвөр нас ч юм уу эсвэл за одоо үеч гэжтэй ер нь л хүний ингээ өсвөр нас шиг дотгож байгаа амирх болт юм шиг дотгож байгаа болж байгаа нь ийм амар олон зүйлсүүдийг шинээр харж эхлээл тэгэл ингээд ингэж байгаа юм шиг тийм аадах. Гэхдээ би ч яг ер нь угаасаа жахан дуу цөөдөл байсан л да 10 жил тахта. Тэгээд тэр нь юутай холбоотой? Би нэг Германаас Монголд ирээд тэгээд монголоор нэг сайн ярьж чаддгүйсэн байхгүй юу. Тэгээд тийм багт чинь нэгдүгээр сургуульд ороод тэгээд ер нь бол хичээлүүдтэй анханасаа жаахан хоцрогдсон юм аа. Угаасаа монгол хэлэндээ нэг сайн биш. Тэгэл монгол сургууль руу ингээл орчиж байгаа шүү дээ. Тэнгүүт чинь угаасаа нөгөө нэг одоо сургуульд ороод тэгэл хичээлд анханасаа нэг муу байхаар ингээл яваад хахаар багш нар надаа нэг юм санагдсан шүү дээ. Нэг юм. За энэ угаасаа л нэг муу доо гэд нэг жах ингэчдэг. Амар хичээгээд би далт малта амар сайн хийсэн ч гэсэн гэд нэг сонин нэг угаасаа л муу гэдэг нэг тийм юутай бол тэндээсээ багш нар нэг сулалдгүй юм шиг. Мэдгүй одоо үе тийм байха болцсон байсан байж магадгүй. Манай үед бол яг тийм байсан. Тэр үед багш нарын надад хэлж ийсэн үг ч гэсэн сэтгэл зүйн хувьд амар тийм муухай. Нэг юм одоо хүртэл мартдаггүй айгу муухай үг мөг хэлж ийсэн байхгүй. Тэнгүү чинь багш хүн чинь нэгж болохгүй шүү дээ. Хүүхд болгоны хувьд бол мэдээч хэрэг одоо
experience нөө шүү Тийм дээ. шүү дээ. Миний хувьд бол тийм байсан л гэж хэлж байгаа. Тийм танд л тулгарсан түүхийг ярьж байгаа юм чинь. Тулгарсан түүх те. Одоо энэс өөр нэгдүгээр сургууль аягүй гоё байсан бол баяр хүргэе те. Даацтай байна. Миний хувьд бол тийм байгаагүй. Ер нь бол. Тийм. Бага наснд ер нь эргэн тойрных нь одоо за багш нар нь бол ингээд тийм сэтгэл үлдээсэн биз дээ. Тэнгүүд хүнд ер нь ингээд амар үлдчихдэг. Та ч одоо зэртэл ингээд бодчихж штэ. Тэнгүүд за багш нар тийм байсан. Тэнгүүд эргэн тойрны найз нөхөд хүрээлэл ер нь ямарсан. Хүрээл би тийм амар олон найз байц тэрсүү байгаагүй. Ер нь миний хүрээл амар бага байсан юм байна. Тэг би анги мангийнхантайгаа тэгэж амар их нийлж мэлдэг шүү дээ. 10 ангийнхаа ганц л охинтой нийлдэг байсан. Саруул гэдэг охин байсан юм аа. Тэг бид хоёр одоо бол бодоодсон чинь яг нь амьдралын ирэхээр уусаа ингээл нэг холбоогүй л болцсон юм байна. Тэгээд яг надад бол найз нар гэхээс илүү миний яг өсвөр үед бол яг хамгийн их нөлөөсөн юм чи манай ээж үт юм аа. Яг миний ингээд нэг үзэл бодол те их юмн дээр яг нөлөөсөн чи манай ээж надад амар ойр байсан юм аа. Бид тэр ч аягүй сайн найз үчиг өссөн. Ер нь тийм байсан шүү. Тэгэл манай ээж ч уусаа ер нь бол нүг өөрөө амар тийм чөлөөтэй юм баггүй. Ирч хүчтэй чөлөөтэй надаас ирч хүчтэй. Тэг би ээжийг одоо хүртэл бардггүй шүү дээ. Манай ээж одоо жаргарсан гэдэгхгүй. Тэгэл ер нь бол тийм байсан. Тэгэл тийм болохоор бас ер нь ээж ингээ хэлж байгаа үг үзэл бодол одоо хүртэл надад ер нь бараг илүү суудсан юм санагдаад байна шүү дээ. Цоглог айгүй нээлттэй үзэл бодолтой. Тий, тэгэл тэгэхээр яг ийм эцэг эхчүүдийн нөлөө яг ийм өсвөр нас ч юм уу ийм бүрлдэж байгаа эсвэл бол хамгийн эмзэг байсан гэж та дөрөвжсэн шүү дээ. Тийм үед нь хүнийг ер нь амар хэм хүчрхэгжүүлэх юм а. Ер нь аюу их нөлөө байна шүү те. Байна. Харин тий. Одоо ингээд чи нэг өсвөр насан дээр бас тэгтээ ингээд та дөрөв ингээд ер нь барууны юм сэтгэлгээтэй би ингээд байгаад байдаг. Гэрийнхэн ч гэсэн ер нь л тэгдэг штэ. А тэгэнгүүт нэг юм бие даах хэрэгтэй гэдэг нэг юм амир ярианууд ер нь юм гардаг штэ тий. 18 настай болоод одоо жишээлбэл ингээл Америкч гэнэ ингээл тустай гараал ингэдэг. Тэнгүүд Монголд болохоор ингээл одоо 25 6-тай эцэг эхчүүдтэйгээ цуг байдаг ч юм уу. Эсвэл бол энийг зүгээр амар окей. Яг гэвэл гэр бүл 8 гой халуун тутна. Энэ амар гой гэж боддог. Маш олон юм бодлууд байдаг штэ. Таны хувьд нэг тийм бодлууд хэдийн үеэс ер нь бодогддог гэсэн. Би бие даах ёстой шүү гэж нэх бодсон гэхээсээ илүү нөгөө нэг Берлинд очиод оюутан болоод тэг өсөөсөөгөө угаасаа бие татчих. Яг ингээд ээжтэй хамт очичлаа юм л да. Гэтэ манай ээж чинь тэнд яасан бохгүй нөгөө нэг Humboldt-ийн сангаар очиод тийм нэг ногоон хөдөлгөөн одоо нөгөө нэг сэргээгдэх хэрчим хүч гэдэг нэг тим сэдвэр тэнцээ бас сурахаар явсан. Тэгтээ бид нар хамт яваад ээж чинь өөр хотуудаар ингээд судалгаа ингээд явцдаг. Тэгэл би ч уусаа оюутан болол тэнцээ ганцаар үлдчихэж байгаа юм чинь байна да. Тэгэл тэнцээ нэгдүгээрт сурж байгаа. Сургаагаа хажуугаар давхар бас нөгөө нэг загвараа өмсөд эхэлсэн. Тэгээ манайх чинь нөгөө makeup artist, stylist нэг team сургуультай жаа урлагийн талтай гэх юм уу. Team сургууль гэсэн болохоор намайг загвар энэ төр өмсөхөд нөгөө makeup загвар хоёр чинь шууд холбоотой. Тэгэхээр ер нь бол надад бол чөлөөг хангалттай гайгүй олгочдөг. Одоо тэр шууд уялдаа холбоотой шүү дээ. Тэгвэл чинь ер нь бол ажиллаад тэр чинь цалин авч эхэлж байгаа. Дээрээс нь сурж байгаа. Тэгэл нэмэтгэд л ер нь бие даацсан юм шүү дээ. Цалингаа авч байгаа, цалингаа өөрөө зарцуулж байгаа. Тэгэл нэг тийм ёстой гэж бодсон доо биш зүгээр амьдралын ирэхээр л байхгүй. Ер нь бол бие даацсан. Гэхдээ бие даацсан юм шиг мөртлөө ер нь бол би миний амьдрал бол ээжтэй одоо хүртэл тэгэл битэрч одоо ийм л өгдөө шүү дээ. Одоо бол манай хүүг бас харж байгаа. Аав нь одоо бас нөгөө кинотой явж байгаа. Тий, тэгэл одоо эмээ нас хүүгээ харж байна. Тэгэхээр чин тэгэл одоо бас 100% бие даас юм өхөр өвөч юм шигтэй гэдэг бодоод тахаар. Одоо танд нас юу хэрэг санагдгийг одоо шийдвэр гаргах юм дээр ч гэдэг юм уу? Би бол жоохон тийм байсан сүүлд л айгу анзарч ирсэн. Би бас ингээ ээжтэй хоёулахнаа ингээ өссөн. Тэгээ тэгэнгүүт дандаа ээжээс юу нээр хараат байсан маадахгүй. Аливаа нэг шийдвэр гаргахдаа аим хараат. Тэгээ би тэрийг сүүлд аим анзарчаад ээж би энд юу гэж хэлэх вэ гэдгийг хүртэл ээжээс аим асуудаг. Гинт тийм байсан би гинт анзаараад тэгээ ингээ яг жинхнээс амьдрал дээр ингээл гараал байсан чинь нэрээ яах хэвтэй бол гэдэг бодлуудыг аим бодж эхэлсэн байхгүй. Танд нэг тиймэрхүү ажиглагчээс үү байсан уу? За энэ тал дээр манай ээж яг нөө чөлөөтэй гэдэг нь энэ дээр бас ээж амар юм юу шүү дээ. Ээж шүү дээ тий. Яг дээр хоёр ахтай. Тэгэл одоо ээж хоёр нь манай эмээ байгаа шүү дээ тий. Тэдэн бөөндөө ээжийн амьдралд амар одоо ер нь оролцох гээд байдаг хгүй юу. Яг хөө манай эмээ өвөө сүлдээ чавга айгуул осолтой. Одоо бурхан болцсон. Гэтэ яг өсвөр үе дээр нь жишээлбэл эмээ өвөө амар ээж аав амар оролцдог ч юм уу тий. Тэнгүүт чинь хоёр ах нь одоо нэг ах нас бурхан болцолтой нэг ах нь байгаа. Ер нь л ингээд бүр төгшөрчөөд тахт чинь ингээд амьдралд нь оролцсон ингээд заах гээд байдаг. Тэр занг манай ээж бүр үздэг байхгүй юу. Яагаад гэдгийг ч ойлгож байна тий. Тэр ч одоо тэр нас би төрсөн үнийг зүр өөрөөр л байлгал та тий. Тэгэд ээж тэр занг бүр үздэггүй байсан болохоор тэг ингээ хоёр ахтаа бүр амар ингээд
амар зодуулж өссөн болохоор ээж тэгж яриад байдаг байхгүй юу. Болохоор ингээд нэг юм тим одоо ингээд заахад амар дургу. Тэгээ тийм болохоор намайг ер нь бол багасгүй чи өөрөө шийд. Гэт айгүй том шийдвэрүүдийг наддаар багаас ер нь хийлгээ төсгцэн гэх юм уу. Тэгээд яг намайг за өрлөө ороход нэг дуртай байгаагүй л дээ. Гэтэ нэг хориглоогүй. Тэгэл тэнгуут чинь нэг хориглоохгүй. Би өөрөө за би угсаа л энэ эцэцэд энэ миний шийдвэр юм чинь гэл би өөрөө нэг карьер болохоор шийдэл. Тэгэл одоо энд амжилт гаргацсан явж байгаа нь бас тэгэл одоо би л шийдвэр гаргасантай холбоотой гэж боддоо шүү дээ. Надаа нэг цагаагүй болохоор гэд. Тийм ээ тий. Нэг юм зураг явдсан шүү дээ. Хүн ингээ үдчих тууснараа ингээд хичнээн ингээ зовлонтой ч гэдэг юм уу ингээл гэр бүлээс нэг тийм зураг гэдэг шүү дээ. Яг хойноос нь чи инг чи өстө нэрэ чадахгүй мэдгүй гэл ингээл нэг үеийн аав ээж нар нэгж хагаад нэг юм бамба тавьсан. Тэгснэ хойдолтой бамба тавьсан тэ урталтай хүүхдэд зураг зураадлаад ингээ байж идэг гэдэг шиг бид нар ч юм уу ингээ хин нэг юм үдчих туусан эмзэглэжсэн зүйлсүүдээ хин нэгэнд эмзэглүүлэхгүй тулд өөртөө яг тэр зүйлхэн бамбаа нь болчоод урагшаага ингээ явдаг ч юм шиг тий. Маадгүй. Манай ээж бол үнэхээр ингэж нэг юм дандаа ингэж нэг мэрэгжлийн хүртэл сонгохдоо тий намайг өөрөө сонгуулаагүй гэдээж одоо хүртэл жахан гомдолтой бод тэгэхгүй. Тийм болохоор намайг зүгээр өөрөө сонгоосоо гэж яасан юм шиг ба. Одоо шийдэл. Тэгэл ер нь бол амар олон шийдвэрүүдээ би тэгэл өөрөө гаргаал тэгэл явсан шүү дээ. Тийм. За одоо хоёлаа энэ бага нас руу одоо тий бүх юмны учир занглаа гэдэг шиг энэ үед бол ингээд Германд Берлинд Берлин биш өсөхтэй болохоор би Марбург гэдээ хотод өссөн. Тэр чинь аюу жижигхэн хот. Ер нь бол илүү яг ээж нүунийг доктороо бичижсэн болохоор доктор хамгаалах гэсэн болохоор илүү яг энэ Марбург чинь ийм одоо оюутнуудын хот гэх юм уу? Ер нь маш олон сурж байгаа хүмүүс байдаг. Эсвэл хөгшин хүмүүс байдаг. Тэгээд аюу олон их сургуультай, аюу олон сургуультай тийм аюу жижигхэн аюу гоё тийм гоё хот гэх юм уу? Нэг юм хоми гэж ирдэг шүү дээ. Тийм хот аюу гоё. Гоё л байсан санагдаад идэв шүү дээ. Тэгээ оюутан багтаа яг би нөө Берлинд байсан л да. Тийм гэхдээ яг багтаа өсөхтэй болохоор яг тэр жижиг хотод өссөн. Марбург яг одоо хүмүүс манай монголчууд илүү мэддэг нөө Франкфурт гэдэг хот байдаг шүү дээ. Франкфуртын яг хажууд байдаг жижиг хот байхгүй. Тэнд өссөн. Тэгээ балетанд явж исэн. Энэ одоо эмийн балетанд явж исэн зураг л байна л да. За тухайн одоо энэ бага насны амьдралаа гоё дүрсэлж та яриач. Ер нь яг тухайн үедээ бага наснда яг ямар байсан гэж та амьдралаа хардаг байсан. За тэг ингээл өөр оронд ингээл за тухайн үе чинь таны ингээл яг амьдарч байсан орн байгаад байгаа шүү дээ. Өөр гэхээс илүүг юм амьдарч байсан улс шиг н орн болчиход байгаа шүү дээ. Тий одоо багтаа би ч одоо ер нь амар галзуу байсан. Аюу нээлттэй байсан юм бодоодсэн чинь нэг юм одоо ер нь цэцэрлэгт байхдаа амар эрэгтэй хүмүүстэй нийлдэг. Тэгээ би чинь нүуний DC Marvel энтрийн бүр багаас цэцэрлэгт байхаас фэн нүссэн баггүй юу? Spider-Man энтрийн юм жижиг фигүрээр амар тоглож болдог. Бүгдийг ингээл бүр амар багаас амар үздэг тийм бисэн. Тэгэл дараа нь сургуульд орчоод тэр чинь 1 2 дугаар ангид л байсан баг. Нөгөө нэг ээж чинь бас тэнцээ чинь доктор очиж авч бас хичээлд ингээд сууж байгаа. Би тэнцээ жижиг хот байсан болохоор ээж гэдэг санаа зовдөг байсан. Бараг гинт хэрэг байдгүй тийм айгу гот байсан баггүй. Бараг л байхгүй. Тэгээд тэгсэн чи би чинь яг өдрийн цагаар нөгөө нэг манай ангийн манай найзтай хоёр чинь нэг зарим хичүүл авч идэх гэдэг чинь мөнгө байдгүй. Тэгсэн чинь бид хоёр ингээд хоёлаа нийлж гудамжинд ингээд амар удаан тоглохоо болцсон. Тоглоомнуудаа гудамжинд ингээд тавьж зарж мараа. Тэгээ тоглоомнуудыг ингээд зараад хүмүүсийг авахгүй байхаар нь манай найзын тэр гэрийн хажууд нэг юм амар гоё гарднууд өгсөхгүй тэндээс нь ингээд цэцэг нууцаар зулгаагаад тийм жижигхэн баглаа болохонгуудаа ингээд зараад хүмүүс тэгсэн чинь бид нар ч уул тэгээд шаардлага байхгүй ингээд ээж хэлэх юм бол мөнгө өгч штэ гэхдээ ингээд тэр үед нь ээж нь байхгүй хичээлд орсон байсан болохоор бид нарыг тэгсэн чинь хүмүүс ч амар өрөвд чи ингээд мөнгө өгч ээж өрсөөс ухаалж унгаа шахчихлээсэн баг. Тэгсэн чи тэрнгээр чинь тэр үед чинь нөө евро энтер гэж байгаагүй штэ. Нөгөө Германы нөгөө нэг мөнгөний тэмдэгч марк гэдээсэн. Мак фэни хоёроос ахгүй дээ бид нар чи хэдэн маркетэж болчлоо доо. Тэгснэ тэрнгээр очиж нөгөө зарим мармаг авч ид мэдээ тийм галзуу байсан юм аа. Тийм нөө тийм яваад. Амар цаваа байсан юм шүү тий. Цаваа амар. Тэгэл ээжтэй хоёр чинь тэр үед чинь юу байсан юм. Махнаар юм хийгээл ийм амар том байр марнд амьдраагүй штэ. Оюутны байр байсан. Тэгэл яг нэг өрөөнд ингээ хоёулаа хамт амьдардаг. Тэнгүү чи манай оюутны байрхан чи бүгд намайг амар мэддэг. Би бүгдэнтэй амар сайн найзууд. Хаяа ингээ өрөөнд нь одоо өрөөнд нь л гэж яриаш байр. Өрөөнд нь ороод хамт өдрийн хоолмол идчихсэн. Барыг хоолноос нь буудаж сууж идэв. Сайхан гар байсан шүү дээ. Бас одоо бодоод тахаар Германч тэгвэл одоо тэгэл таны яг юм амьдардаг нэг юм гэршгэл болсон байх шүү дээ тий. Тий яг одоо би ч одоо Герман бас очоогүй амар олон жил болчихлоо бодоодсон чинь. Чи одоо хамгийн сүүл би эдэ онд очсон. Бас нэг 18 8-нд л очсон баг. Тэр бас утцсан байгаа байхгүй юу? Германы ер нь одоо таны ингээд амьдарч исэн хүний хувьд чинь онцлог нь яг танд юу санагддаг? Герман чинь аюу амгалан шүү дээ.
Ер нь бол аягүй доктортой, амгалан, бүгд маш юм ёс журмын дагуу тийм бат. Тэгээд одоо их юм дээ. Одоо намайг амьдрах уугүй яг үнэд би амьдрахгүй. За. Гэхдээ яг юм бага насанд бол тэр чи аягүй гоё л эсэ, аягүй баталгаатай тий. Ээж бол намайг би сургуультай очиод сургуулсаа буч гэртээ өөрөө ирж мэрэл тэгээд тахт нэг тийм санаа зовоод ах юм байхгүй. Гоё л эсэн баг. Тийм. Германаас таны яг хамгийн сурч авч ирсэн тийм нэг зүйл гэвэл юу байх вэ? Оо, ер нь бол би чинь бүр яг таг аимшигтайгаар цаг барьдаг байлаа шүү дээ байхгүй. Одоо ер нь бол нэг жахаа нөгөө нэг тий олон жил болсон гэдэг шиг бахан монголчууд хаяа нэг жахаа хоцорч хоцрох юм байна. Нэг тэр тасаа бивтэй болсноос хойш гэхдээ ер нь бол нэг юм германчууд ч бүр тэр тал дээр зүгээр цаг барьдаг хүмүүс биш байхгүй юу? Маш амар шүү дээ. Харин тий яг юм цаг барьдгаар алдартай л дээр билээ. Яг хөө ганцхан цаг барилч л дээ. Ер нь ингээд нэг дүрм журам энэ төр байдаг шүү дээ тий. Жижиг сажиг ч гэсэн. Тэм дүрм журам минь бүх юм дээр бас амар хатуу шүү дээ. Тэгээд яг хөө би ихтэй хит бас тийм биш дээ. Бас баярлаад идэв шүү дээ. Нэг Монгол, Герман хоёрыг ингээд хувьдаа ингээд нийлүүлээд бадцсан болохоор би өөрийгөө айгүй нэг тийм жахан тэр хоёрын дундаас айгүй энгийн хүн гарсан юм шиг санагдаад байна. Манайхан тэгвэл бас чойрох юм бол бас арай итерхий штэ. Тийм бас байдаг штэ. Нэг тийшээ бүр ингээ хэл бихгүй гэх тийм. Тэнгуү чин германчууд нь итерхий нэг юм амар юм. Монголчууд нь бас хаяа итерхий ингээд их гэдэг. Тэгээд тэр хоёрын дундаас нь нийлүүлээ бадцсан юм шиг санагдаад. Тэгээд тэрэндээ бас би хувьдаас айгүй баярлалтай юм аа. Оо, бас сонирхолтой тий. Ааха. За одоо ингээл чи яалч арахгүй ингээл багнаас гэдэг бол нөгөө гэр бүл хамгийн ингээ хамааралтай гэлдэгдэг шиг одоо нөгөө аав ээж нарын ингээд сургаж ирсэн юм чи хүнд ингээ өдөө хүртэл ингээ чиглүүлж ингээл явдаг гэдэг шиг та ингээл хоёлаа ингээл түрүүн зөндөө гоё юмнууд ингээ ярьж байхад дандаа ээж тэгж чиглүүлсэн. Ээж миний үзэл бодлыг ингэжсэн гэдэг жийсэн шүү дээ. Одоо тэгвэл яг таны ингээд амьдралд хамгийн мартдаггүй ээжийн сургамж хэлжсэн үг гэх тэгвэл ерөөсөө одоо амьдралд хамгийн их хэрэгтэй байж исэн. Тэр бол яг л ми түрүүнөө хэлсэн шүү дээ. Хүнд нэг гай болохгүй хүн шиг байгаараа гэд ер нь нэг тийм шүү дээ. Тэгээ нэг юм эсвэл нэг хүний зүгээр яг нэг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэх юм уу? Нэг тийм бит юм аа. Нэг бусдын ингээд нэг хүмүүс зарим нэг хүмүүсийн ингээд нэг юм жижиг сажиг юм дээр амар ингээ өөлж хардаг тэр занг би бүр гайхаад идэв. Тийм байх өөр төр нэг лайтай байдаг юм бахта гэд. Одоо жишээлбэл манай ээж чинь яг ингээд доктороо оюутан бахта Германд байгаа. Доктороо ингээд Монголд Германд хамгаалаад ерөөхдөө ингээд ээж бол надаас илүү жинхэнэ Германд ус зүг байхгүй. Германчууд чинь ер нь хувцалтан ч тэр амар тийм спортлог хүмүүс шүү дээ. Спортлог гэх юм уу. Яг нэг амар спорт хийдэг гэж байгаа юм шиг хувцлалт жаахан тийм байхгүй. Ерөөдөө ингээд нэг юм Германд би бүр ингээд яг үндэ ингээд нэг юм өсгийн өмсөж гадуур явахаас жаахан санаа зовоод байдаг чи. Тэр хүмүүсийн нэг калчер гэх юм те цаанаасаа л тийм биш болохоор тэгэл нэг тухайн уст очиод тухайн ус ер нь илүү ямар юм тэрэндээ илүү нэг уусч байдаг шүү дээ. Ер нь бол монголчууд чинь илүү ингээд амар юм одоо ганган те ингээл амар нүүр мөрөө будаж мудаг дадаа тийм болохоор Монголд би ч одоо те ингээл нүүр мөрөө будаал гадуур явахдаг ус юмсгийтэй Герман тэгж явахаас ягундээ би жаахан санаа зовоод байхгүй юу. Ер нь хүмүүс нь тийм биш шүү дээ. Ээж чинь тэгээ сайхан нөгөө ус мүсээ дээр ингээ боочоод тэгэл нэг юм күртгтэй тэгэл ингээд юм амар хүл дэвтэйхэн тэр гутал ямар харагдах чухал биш хүл дэвтэйхэн байдал нь илүү чухал ч юм уу те. Ер нь бол яг нэг юм жаахан оюутан маркийн те нэг юм өрөвч үрцэн юм баггүй юу. Тэгэл тэнгуут чинь ээж бол ус насаараа тийм байцсан. Тийм байцсан тэрэндээ илүү ууссан. Тэнгуут чинь ингээл би чинь одоо Монголд байхдаа ямар байх уу те Германд очихоор өөр бол нэг тийм байдаг шүү дээ. Тэнгуут чинь ээжтөр ингээл хамт ингээл гадуур хүнс мүсээ ингээл цуглуулаа явахаар хаяа би чинь дараа нэг бичлэг бол ингээл явж байгаа юм чи те. Энийхээ дээрс гэтээ баг жахан задгаа мадгаа хувцалцсан те өсгий мөсгийтэй ингээл явал. Тэнгуут чинь ингээл за нэг хүн инстаграмаар чөлөө ингэж орж ирж байхгүй. Өөрөө ингээд бүлтитлээ ингээл гоёцсон тий байхад ээж нь хажууд нь навсгар ямар муухай харагдд юм бэ гэл орж ир би бүр гайхаж байгаа байхгүй юу. Үгүй эн чин тий манай ээж өөрөө тий ингээд Герман маягаар хувцалдаг тий тийм Европ маркийн тийм хүн ээж хизээч ингээд нэг булхан шүүб өмсөөд ч юм уу тий одоо нэг манай ээжин гэтээ нэг эмгтээчүүдийн хувцалт нэг тодорхой хэмжээгээр байдаг юм а би тэрийг мэднэ одоо манайхны хувьд тэрийг л амар ганган гэж хараадах шиг байгаа. Одоо их юм дий манай ганган гэдэг зүйл чинь хүн болгоны хувьд бас өөр гэдгийг манайхан бас жоохон ойлгох хэрэгтэй санагдаад байгаа байхгүй юу. Одоо зарим хүмүүс шүү дээ тий ингээд нэг цоо шин конверс чинь тэр хүний хувьд ганган байхгүй юу. Яг тэгвэл тэр хүний стил чинь тийм. Яагаад заавал ингээ хүн зүгүүнийг өөрөөхөөр ингээ хүнийг байлгах гэдэг тийм амар ядаргаатай.
Тэнгүү чи манай ээж чинь тэр үед чинь бас бас шинээр авсан тишэртээ өмсцэн тий. Шинээр авсан нэг юм илгэн цүнхөө үрцэн өөрөө хувьд гангал явж исэн бохгүй юу яриад байгаа тий. Тэнгүү тэгэл тэр чинь одоо тэр насаараа тийм байсан тийм culture дууссан хүний хувьд тэр чинь өөртөө амар гоё явж хахад нь тэгэж ингэж орж ирж ин тэр амар муухай байлэр бүдүүлэг. Тэнгүү чи ингээ хүний зүгээр яг байгаар нь хүлээн зөвшөөрөх гэдэг юм бас манайхан жахан зөөхөн юм шиг санагдаад идэгин. Тэгээ би бол тийм ерөөсөө ойлгодгүй. Вау. Хүн чинь тэр хүн чинь одоо үртэл гоё байвал тэнгүүт чинь гэл нэг одоо гоё ингээд нэг тий амар мөнгөтэй юм бижээж амар навсаар гуталтай аж гэж ах шиг тий нэг мэдгүй яагаад тийм сони юмд ийм тийм амар их ач холбогдол өгөөд идэх ойлгодог шүү дээ. Нэг юм юу гэсэн үг тэгээд ингээд ганхан гуталтай л бол тэгээд одоо гоё гэсэн үг юм ааш мэдгүй ингээ нэг юм тэр талын сэтгхөө би жаахан ойлгохгүй юм аа. Юу гэсэн ч үг юм тий. Төрүүч яг юутай амар төстэй те ингээд хүн өөрөө зүг зүгээр ингээд бодож исэн чинь нөгөө ингээд бусдууд ингээ өмчин гэж хэлээд идэг шиг яг хүн ингээ өөрөөсөө амар гоё исэн чинь чи станаар ийм байна гэж хэлчихэнгүүт хүн ингээд бодож эхлэх юм байна л да. Тэр үедээ би нэрээ юу илээ гэдгээс хэсүүлээд бусдад харьцуулах, бусдад таалагдах тийм сэтгэл зүй бас ажиллаж болох юм тий. Тэгэл бид нэр өөрөөсөө амьдралд амар одоо сэтгэл хангалуун босч идэг юм уу? Яагаад мэдгүй гэсэн чинь ийм бас шалтгаантай ч яхаа үсэхгүй байна тий. Ийм сонин ингээд нэг юм хизээж миний санданд бол ингээ орохгүй амар сонин юм зарим хүмүүс ярьж орж ирдэг хөхгүй. Тэнгүүт чинь юу да бас яасан манай охин чинь бид нар хамт нэг хальт гэрте байж байгаа тэгэхээр чинь их дэлгүүр яг хажуухан дамжирч ирсэн юм. Их дэлгүүр орохгүй. Тэгсэн чинь манай охин тэгэхээр чинь одоо яг залуугийнханд яг юу одоо яг ийм тренди те одоо ч угсаа биеийн тамирын хувцас чинь баг тэр чинь шин загвар нь тренди айгүй гоё штэ. Тэгвэл чи манай охин амир хөөрхөн тэгэхэд чи ингээ үсээ ингээ боогод тэгсэн ингээ мөрөн гардаг ийм цагаан цамц өмссөн заяа. Доогоороо хөөрхөн ийм нөгөө нэг ийм тэр цамцын шинтэй амир хөөрхөн шин нөгөө эртүүз өмссөн. Тэгээ доогоороо шин балеринагаа өмссөн. Тэгээ тэр чинь ингээ нэг ийм одоо хэмдэ нэг юм шинэ үеийн нэг юм хөөрхөн штэ. Гэтэ тэгэхэд манай охин бүр аюу жаахан байсан юм аа. За. Нэг юм тим өмссөн байгаа хгүй өөртөө амар гоё зэ өөрөө тэрийгээ сонгоод өмссөн. Тэгэл ингээл амар хөөрхөн бидсэн чи бас яг нөгөө ээжтэй адилхан тимээс ч орж ирж байгаа хгүй. Охиноостай амар навсар хувцлах юм аа. Үгүй тэгэд ер нь бол манай охин багасаа л тийм палаж малаж тиймэрхүү юмныг дуртай байгаагүй одоо шиг дуртай биш байхгүй. Тэг би гайхаад идэв палаж өмсчиж тэр чинь ганган гэсэн үг юм уу? Үгүй палаж ганган гэж боддог бол чи өөрөөхөө л охиндоо палажаа өмсвөл те. Хүн болгоны хувьд тэр чинь ганган гэсэн үг юусэн биш шүү дээ. Надад бол тэгэл ингээ юм болгон дээр үсийн ингээ гүлчидэл ингээ барьж авал ингээ бооцсон те. Тэгэл ингээ палаж өмсвөл надад бол хүүхдэд тэр ямар амар хэцүү юм бэ гэж харагддаг шүү дээ. Хүний хүүхдийн биед. Тэр чинь яг үндэ тэр хүүхдийг дуртай ч үгүй ч үү те. Манай хүн бол угаасаа л нэг юм одоо нөө easy те EM одоо Kanye тэдний нэг загварууд манай охин тийм багасаа л амар дуртайсан байхгүй. Тэгээ тэр чинь амар ганган хувцс шүү дээ. Юу яриад байгаа тийм үстэй. Тэнгүү чинь бас тэгэж орж ирж байгаа юм бохоо бүдүүлэх те. Нэг юм мэдгүй ингээ нэг юм одоо яагаад шал хөндлөнгийн хүний нүдэнд одоо ганган харагдах гал охиноо нэг юм жүрүүрийн торчийг явуулах хэрэгтэй ч юм уу те. Мэдгүй. Тэгээ нөгөө уус улсын бас өөртөөхөө хөөрхөн гэж хардгууд амар харахаар өөрөөр идэх те. Африк чи ингээ хөөрхөн гэж боддог хүний чи ингээд хаан ч гэлээд бүр ингээ амар том эмэг шиг хин хамгийн том эмэг шиг юм дүүцэн бай. Тэр нь хамгийн ганган гэж мэгээл ингээ уус устал өөрлөө байгаа юм л да. Тэнгүүт чинь би одоо би өөрөний блинг юмд би бас амар дургахгүй. Тэнгүүт чинь нэг хэдэн жил өмнө Дубай явсан шүү дээ нэг тийм нэг бас загварын юмар явсан. Тэгс чи би сон Дубай тавьсан чи надад бүр алтан өнгөл амар гоё харагдаад. Алтан одоо цамц те. Тэгээ би бүр ингээ охиндоо тэнцээс нэг сургуулийнхын зүнхийг авчиртаа юм ягаан алт малттай зүнх аваад ирчихсэн байхгүй. Тийм тавьсан чи нөгөө амар гоё санагдаад. Тэгсэн чи Монгол гинтгийн ирчээд нөгөө зүнхээ харсан би бүр гинтгийн юу лээ гэж бодож байгаа. Амар өөр харагдаад. Амар би ямар амар зүнх авчваа гэж. Тэр чинь тэгэл нөгөө нэг уус усын юмдаа бас ялцчихгүй өөр л байгаа л та. Харин Парист одоо Европт очоод тэр чинь одоо гоё гэдэг чинь шал өөр те. Тэгэл одоо манай Монголд ч гэсэн гоё гэдэг чинь бас шал өөр л. Харин уус усад гоё гэдэг нь өөр хэрнээ хүн болгоны бас гоё гэж хардаг юмнууд нь өөр өөр юм гэх тээ. Тэнгүүт чинь нэг юм өөрийнхөө гоё гэж хардгаар бусад хүнийг байлгах байна гэдэг чинь мэдгүй надад амар сонь санагдав. Хүний зүгээр байгаар л хүлээн зөвшөөрчлээ тийм үстэй. Яагаад заавал ингээд бусад хүнээс өөрийнхөө үзэл бодлыг ингээ хайгаад байгаа тийм үстэй. Зүгээр ингээд нэг тий тээ. Амар ядрахтай. Тий. Та тэрийг ингээд анзаарч хараад хэлж ийн гэдэг л надад гоё. Тэгэхгүй бол би бол энийг анх удаа л ингээд сонсож байгаа байхгүй. Би бол бодож байгаагүй. Тэгтээ зүгээр л нөгөө анзаарч байгаагүй юм байна. Магадгүй би анзаарч байгаа хүн анзаарч байгаагүй учраас би өөртөө тийм бодлуудыг тэгсэн. Тийм учраас одоо жишээлбэл ингээл өөрийгөө бусдаа жишээл харьцуулах тийм сэтгэл зүйтэй ингээл байсан ч юм уу те. Тиймэрхүү юмудаас ингээд байсан магадгүй. Би яагаад тийм байсан бэ ингээд бодоод үзэнгүүт
магадгүй ийм юмнууд ингээ те таны ингээ сая хэлжсэн бүх жишээнүүд миний даалт тухамсарт амар их нөлөөлөл тэгснээ би ингээ амар тэгээ бодцсон тэгснээ өөртөө амар ингээ сэтгэл хангалуун бус ч юм уу тийм байсан байна да гэдэг юм дүгнэлтүүд ингээд ирж байгаа байхгүй. Тэнгүүт нь тэгэж харж ин гэдэг бол надад их гоё шүү. Та тэгээ бас өөрөө яг тэрийгэ баримтлаад өдийг хүртэл ингээ явцсан тэнцэнэ ингээ бат цогсоод ингээ өөрөө хаппи байгаа чи надад амар гоё санагдал шүү дээ. Гэхдээ би ерөн зүгээр л амар амгалан байх ай дуртай. Тийм амгалан байхын тулд чинь тэгэл тэг хэмдэ хүнээс бус шал хөндлөнгийн хүмүүсээс өөрийнхөө юмыг нэхэхээр бараг тэр хүмүүсээс илүү өөрт илүү хэцүү байх гэж боддог тийм амар хэцүү байгаа зү тийм. Тэг яах гэж тийм би тэг өөртөө тэглөө гэлөө. Харин тийм болчих чинь тэгэл хүн чинь тэгэл одоо яг ингээл би явж байгаа л хүн болгоны одоо ингээл сонголт надад таалагдахгүй шүү дээ. Гэтэ ууш юмдаа тэр надад хамаагүй л байхгүй. Тэр хүн дэний тэрийг бас бодох хэрэгтэй болж тарж штеп өөрөө. Тэгэл хараал за окей. Гой өстой гой бодлоо шүү. Амар юм тийм үү? Өстой гой. За одоо тэгвэл ингээд хамгийн сүүлд нь таны хувьд сайхан амьдрал гэж ямар амьдрал хэлэх вэ? Оо амгалан амьдрал. Сая хэлдэг. Яг ингээд яа одоо ихэнд ингээл бас миний хувьд нэг үе болгонд миний энэ хариулт өөр болсон баха. Одоо бол яг ингээл нэг юм гоё амгалан сэтгэл зүйн хувьд юм гоё дүүрэн гэх юм уу? Тэр чинь л гоё шүү дээ. Ер нь бол гээл тийм нэг юм заавал карьерийнхаа би заавал энд хүрэх ёстой. Тэгэхгүй бол би өстой ингээл битгүү тийм бодолтой би өөрийгөө амар олон жил зоож исэн болохоор яг мэдээч би одоо ажиллаа хийгээд ажилдаа амжилттай байх дуртай л да. Тэгээ тэрийг бол би хизээч болохгүй бах. Тэр бол миний бас нэг өглөөргийн одоо нэг юм миний хүний нэг юм байгаа байхгүй юу. Гэхдээ ингээд нэг юм тэр нь тодорхой хэмжээгээр бас нэг жаахан сул тавигдаад яг одоо уртаа байгаа зүйлдээ бас ингээд нэг юм нэг гоо амгалан байж сурж байгаа гэх юм уу. Гэл нэг илүү дутуу юмд нэрвтэй дах. Эсвэл би яг одоо ядарсан байгаа болохоор тэгж бодчих. Нүд ойрг байгаа болохоор илүү дутуу юмд ингээд тийм илүү дутуу юм ингээд бодоод би өшөө ингэмээр гэж ботхоос яг үндэ би яг одоо амар ядраад байгаа байхгүй. Тийм би зүгээр л одоо би зүгээр л амар гоё гэртээ хараал будгаа арилгаал амар гоё унтмаар байна. Тэгэх юм бол тэгэл амар гоё ингээл унтцсан ингээс ирэх юм бол би амар жаргалтай сэрэх байхгүй. Наа чи мөр төсөөлөгч. Нэр ингээсээ л амар жижигхэн юмнаас л амар гоё аз жаргал тэр таашаал байгаад байгаа байхгүй. Тийм нэрээ. Тэгэл яг ингээл мэдээ чи хүний үед өөр тэгэл энэ хариулт өөрчлөгдөх байх л та. Магадгүй за нэг 3 жилийн дараа энэ асуултыг асуухаар би шал өөр юм хэлж иж бас магадгүй юм битгүү. Яг одоогийн сэтгэл зүй гэх юм бол ер нь бол яг тийм л байна. Тийм тий. Яалж аргагүй нөгөө амьдралын нөхцөл чинь хүмүүсийг дандаа өөр төвшөнд ингээ аваа чинь тэр үед чинь хүний харах үнцэг ингээл бүхэл зүйлсүүд өөрчлөгдөж шүү тий. Харин тийм шүү. За одоо танд ингээд ийм зургнуудаа ер нь харж ярилцах хэрэг санагдав. Одоо надад бол ярих үнцэг айгүй их зөндөө байлаа. Тэгээд ярьж байгаа түүх болгоноос нь би айгүй өөртөө дүгнэлт хийлээ. Надад ингээд айгүй гой зарим талаараа нэрээ юу юм бол гэж бодогдох зүйлсүүд айгүй байлаа. Тэгээ таны хувьд яг өөрийнхөө амьдралыг эргэж нэг хараад ярьсан яг ямар санагдсан? Үгүй амар гоё наа. Нэг юм одоо яг саний ярьсан бүх юмныхаа ард гарцсан байна гэдэг нь өөр амар гоё байгаа байхгүй юу? Надад лав. Тэгээд нэг юм одоо ингэ тэр бүхнийг туулаад одоо би юм амьдралтай болцсон байна гэж ботхоор нэр миний одоогийн амьдрал амар амттай ч юм шиг тээнийх гоё. Тэгэл одоо ингээл гэртээрэл манай охин хичээлэнд харсан байгаа. Тэгэл манай хүү тэнцээ байж байгаа гэж бодохоор нэг юм амар гоё. Нэг юм одоо ингээд юм сэтгэл зүйн хувьд ч гэсэн нэг юм амгалан төвшөнд өөрийгөө бас хүрсэн байгаа юм байна гэдэг би бас одоо амар ойлгож байна. Гинтхэн байхгүй яриад байсан юм гоё. Тэр нэг юм ер нь бол юм бас сэтгэл санаа бас айгүй гоё дүүрэн байгаа юм байна гэдгийг бас ойлгоод байна. Тэгэл юм хүний бас амжилтын өмнөөс бас баярлж чаддаг болцсон нэг тийм зам би айгүй муухай. Ийм замтай байсан шүү дээ. Айгүй олон жил хамт байгаа хүнээ ингээд нэг юм юу гэмдэ амжилтын хувьд би илүү нэг юм амжилттай байх ёстой гэдэг нэг тийм юутай. Тийм байх илүү дуртай гэх юм. Дотроо нэг яг жаа муухай чиж. Үгүй эсвэл энэ одоо муухай юу? Мэдхгүй одоо хүн болгонд бас янз бүр илүүдээ. Хүний дөрөх тий. Миний хувьд бол гэтээ ингээд бодоод хахаар яг нөгөө хүнээ сайн явахаар дургу байдаг биш байхгүй юу? Зүгээр л амжилтынхаа хувьд би энэ хүний дээр байх ёстой шүү гэдэг нэг тийм шац руу нэг замтай. Аюу олон жил явсан байхгүй. Тэгсэн чинь одоо болохоор би ингээд нэг юм манай хүн ч одоо ингээд нэг кинонуудад ороод би ингээд нэг юм өөрөө яг ингээд арт нь байгаад тэр хүнээ ингээд илүү юм амжилттай явуулах айгу тийм чин хүсэл миний дотор байдаг болсон мөлий. Энэ одоо яг ийм бодолтой байж ижил хүн эцэст ихнэр болд юм болоо. Нэг юм ихнэр сэтгэл зүй гэдэг чинь бас нэг юм арай өөр юм байгаад байна шүү дээ. Тэнгүүт чинь яг
одоо манай хүн ч одоо кинотой те хэдэн хоног гэртээ ирж чадахгүй өнгөт нь яв гууч яв плиз те зүгээр яв гэл барыг ингээд цацч үгүй би кинон дээр байрлах албагүй л те гэртээ ирж болно үгүй кинон дээр байрлал те нэг ийм сэтгэл зүй бас ийм одоо ингээд хүүгээ гаргаад бас нэг ийм шинээр юм хүний ингээд толгойн дотор ингээд бас шинээр суудаг юм байна гэж бодоод байгаа. Та нөгөө хамгийн дөрөнд хэлсэн би нэг юм ихнэр сэтгэлдтэй болоод байгаа гэдэгсэн тийм. Ийм очтой юм шүү. Тэгсэн чинь ийм сэтгэл зүй хүний дотор ингээд яг үүсч эхлэхээр ийм ээжч л эсвэл хүн бас ихнэр болт юм болов гэж бас бодож эхэлж байна. Дэрэгд хүнээс юм шүү. Бас ийм олон жил тэгэл тэгвэл ингээд хамтдаа байж амжилтаараа нэг юм өрсөлдөөд байгаа юм шиг тийм байхаар тэр мэдрэмжийг тэгэл та өөрөө тэгэл дөрөв хэлсэн шүү дээ. Ингээд дэрэгд хүн чинь юм 50 юм шиг мэдрэмж юм төрүүлээд тахаар нандин мэдрэмжүүдийг төрүүлээд тахаар ингээл итгэж эхэлж ийн ингээл амар олон юм байна шүү дээ. Тий бас магадгүй л юм. Тий. Бас магадгүй л юм. Тэгээд бас хүний яагаад одоо гинт энэ хүн дээр ингэж бас ингэж мэдэрч байгаа. Хэрвээ өөр хин нэг юм байсан бол та бас ингэж мэдрэх байсан үү? Хэрвээ одоо тий өмнөх одоо жишээлбэл одоо тий охиныхаа аав шиг дахиад нэг хин нэг юм байсан бол бас энэ мэдрэмжийг мэдрээч үгүй ч үү тий. Яг би охиныхаа аав шиг үнтэй тэнэг л биш бол нийлэхгүй л гэсэн. Бас арайч тий тань гэж тийм аимшигтай юм сурдгүй балаа хүн байдаг нэс тий штий. За заачлаараа би үнэхээр тэр хүн ч гэсэн яг одоо бас өөр хүн болцсон байгаа шүү дээ тий. Тэр үед чинь бид хоёр хамт байхад бид хоёр хоёулаа л айгу бас жаахан байсан. Тухайн үед зүгээр л тулгараал өнгөрөөл гарцсан юм чинь тий. Зүгээр тэр үйл явдлыг л ярьж байгаа болохоос одоо тэр гэж ярихгүй тий. Зүгээр тэр үед байсан шиг тийм хүнтэй одоо балаа юм шиг дахиж нийлэхгүй л гэж байна. Тэр битэр одоо л аягүй зүгээр харцаа тий шүү дээ. Өөрхийн явтыг баахан уучлаарай. Харин тий. Одоо ингээл харангуйч надад их гоё байна. Маш их таалагдлаа. Маш их одоо их зүйлсийг танаас бас гоё мэдрэмжүүдийг их авлаа. Тэгээд бас тэгж чадсан бол. Тий. Бас баяртай байна. Айгуу гоё амттай хүнийг дуртай амттай хоолой идэх нь гоё мэдрэмжтэй байдаг штэ. Тэгээд би ингэж санагдлаа надад хоёлаа гоё урдаа тавьсан гоё хоол идэж яриаггүй ч гэсэндээ хоёлаа яг ингэ сэтгэлээ ингэж амар гоё цаттгаж надад айгуу гоё хамгийн дуртай хоолой идээд сууж байгаа юм шиг би бол мэдрэмжийг авлаа сая. Харин тий надаас амар гоё юм. Эргээд ер нь ингэ дурсан чинь бас нэг тэр болгон хүн чинь бас тэр тусмаа одоо би чинь юун тэрийгээ дурсаа суух тийм чадал байхгүй юм чинь ядраад байна гэдэг шиг. Тэр бас ингэ дурсан ч бас амар гоё юм байна. Харин тий. Тэгээд одоо хамгийн сүүлд нь бяцхан талархлын бэлэг байна. За манай подкаст бол цойлогч хамт олонны зүгээс явуулж байгаа. За энэ ингээд сая манайх гаргасаас энэ арай өөр загвартай байсан. Тэг яг энэ өнөөдөр гарсан шинэхэн мэрч байгаа юм. За энэ манай ингээд нухацтай сэтгэлгээнд ингээд нөлөөлөх үе юм нэг ном байгаа юм. За энэ болохоор ер нь хүн чинь ингээл та ингээл төрүүлсэн те би барууны ингээд сэтгэл зүйтэй ийм учраас би энд нэр ингээд ингэж ханддгаа гэж тэгдэг шиг хүний бодол сэтгэлгээнд нөлөөлөх үйс арга барилд те альва зүйлд хандахад хэрэг болох үс юм ном ба. Оо ямар гоё. За critical thinking. За дараах нь болохоор хоёулаа одоо ямар арга хэмжээнд дээр таарлаа гэдэг шиг те. Оптимистик санагдсан шүү дээ. Тий. За тэгээ та өөрөө яг үн чинь ингээ хэрэглэгч нэдэг шүү дээ те. За дуусчихсан. Харин тий. Эцсийн юм шиг л шүү дээ. Харин тий. За энийг бол танд ингээд бэлэг болгож өгч байна. За ингээд угаалгасан зургуудын хамт нь. Оо энэ дотор байгаа юм уу тий? Үгүй ээ. Энэ үү тий. Хэдэн удаа уулзсан юм шүү дээ. Баярлаа ямар гоё. Танай цойлогсэд гээд нэг ном 10 жилийнхэнд тэр танайхаас гаргасан уу? Биш. Тэр чинь нөгөө еврейчүүдэд зариулсан. Тийм үү? Цойлог энэ чинь болохоор цойлог суц гэ манайх жоохон тэгээ андуурдаг байсан. Тийм бэ. Би өөрөө ч орж ирэхээс өөр андуурдаг. Манай охины өрөөнд байжсэн баггүй юу? Тэгээ би харин ээжэл өнөөдөр тэрийг яг би харсан юм гэсэн. Юу лээ ингээ бодсон чи аав бишлээ сараа. Зүгээр угаасаа тэгэж андуурдаг тохиолдол зөндөө шүү дээ. За маш баярлаа. За баярлаа. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамд түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.